За үзэгчсэн сонсогчдоо өдрийн мэнд манай Антай подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд нэвтрүүлэг эхлэхээс өмнө тайдасаас нэг гуйх юм байна. Заавал энэ доотлын subscribe болон энэ хонх товчлоорыг заавал дараарай. Тэгээд бид эдийг энэ гоё зочин оруулж ирэхэд маш их тусдын болдог. Тэгээд манай одоо энэ подкастын ажил бас нэлээд том баг ажилтай учраас тайд минь заавал дэмжиж эрсдэл бүртгүүлээрэй гэдгийг хүсэж шүү. За тэгээд манай co-host Тэмүүлэн өдрийн мэнд. Тэгээд манай хүндэт зочноор Бүрт Үжин. За Goldman Sachs-ийн директор байгаа. Тэгэхээр Goldman Sachs-д 15 жил ажилласан. Тэгээд сүүлд өөрийнхөө бас хувийн санхүүгийн байгууллагыг нээсэн байгаа Хонконгт. Тэгээд Claris гэдэг байгууллагын одоо үүсгэн байгуулагч ажиллаж байгаа. Ийм бүсгүй ирсэн байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч ирсэн баярлалаа бүртэж. Ирсэнд баярлалаа. За юуны өмнөөс Антай подкастын хамт олондоо урьж ярилцлаганд оролцсондоо талархал илэрхийлмээр байна. Миний нэрийг бол Дашнымын Бүртжин гэдэг. Хонконгод одоо оршин сууж байгаа. Тэгээд Хонконгод Claris гэдэг санхүүгийн байгууллагуудад зориулсан дата интеграцлалж хийдэг стартап үүсгэн байгуулад одоо нэг жил гаруй явж байна. Финтекийн салбарт тий. Тэгээд тэр нь бол угаасаа нөх хиймэл оюун ухааныг аюу их хэрэглэсэн AI native startup гэдгээр явж байгаа. Тэгээд тэрний өмнө бол 16 жил Goldman Sachs-д Токио бөгөөд Хонконгийн оффист гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэгэхээр ер нь одоо Goldman Sachs-д мэдээж ингээ орчлоо тэгээд тэндээс 15 жил ажиллажлаа бүртээ. Тэгээд авсан сургамж гэвэл юуг эхэлж ярих вэ те? Ер нь заавал нөгөө алдхаасаа илүүтэйгээр ингээд суралцаад тийм сургамжаас хаваалцаад залуучуудаа хаваалцвал ямар хав. За тэгээ ер нь бол нөгөө нэг Goldman Sachs ч дэлхийн те номер 1 амар престиж ихтэй өндөртэй банк гэж явдаг. Тэгээ тэр нь угаасаа яагаад гэдг нь бол ойлгомжтой байдаг. Яг дотор нь ороод харах юм бол дөнгөж одоо сургуулаа төгсөөд ирж байгаа хүүхдүүд те орж байгаа хүмүүс бараг 1 дахь 2 дахь жилээсээ эхлүүлээд айгүй өндөр хариуцлагатай тийм ажил хийдэг. Тэгээ тэр хариуцлага айгүй их ноогдож ингэж явдаг. Тэр нь мэдээж нөгөө нэг стресс ихтэй те тэгээд тийм ажил хийж байгаа. Гэхдээ тэрийгэ дагуулад тэр их нөгөө нэг хариуцлагаас айгүй их юм сурж байгаа. Тэгээд тэр хариуцлагаас их юм сурж байгаа. Тэгээд яаж одоо тийм өндөр төвшөнд, өндөр тийм стандарттай газар бусдуудаасаа илүү байх уу гэдгийг ингэж сурж явдаг. Тэр нь айгүй их сургамж болж явж исэн. Тэгээ ер нь тэр чинь ороод 15-6 жилийн турш ингээд хамт өсөөд явна гэдэг чинь одоо юуны карьерийн хувьд тэгээд профессионал хүний хувьд ч гэсэн ингээд стандартаа ойлгоод тэр стандарттай яаж нийцэх үү, тэрийг яаж ингэж давамгаалж явах уу гэдэг тийм өөртөө хариуцлага баг ингээд тоочоод явцдаг. Тийм болохоор яригдж байгаа учраас одоо их нэг бас хариуцлага яригдж байгаа учраас айгүй их одоо алдаа эрсдэлгүй байх айгүйх одоо хүсэл чармаалттай ажилладаг бахан тийм. Яг үнэ. Ялангуяа одоо миний ажиллаж исэн global markets буюу тэр дэлхийн зах зээлүүд арилжааны тэр тасагт байна гэдэг чинь юм бол дандаа одоо бараг цагч биш минут секундаар яригддаг. Хийх ёстой ингээд юмнууд ингээд яг байдаг. Цагаараа минутаараа хийх ёстой юмнууд байдаг болохоор хүмүүс яг тэр тасагт ажиллаж байхдаа алдаа гаргах юм бол ямар их эрсдэл одоо дагуулж ирэх үү гэдгийг анханасаа бүр архаасаа илүү эхлээд ойлгоцсон байдаг. Goldman Sachs тэрэн дээр ингэж мэдүүлдэг баг тий. Тэрэн дээр бол айгүй их тэр соёл бас тий ирж байгаа. Хүмүүстэй ингэж ил нээлттэй харилцсан. Тэгээд алдаа хийх юм бол тэр даруй ингэж мэддэхгүй бол тэр одоо хэдэн одоо жишээ нь сая долларын алдаа чинь хэдэн минутын дараа тэгээд бараг хэдэн 100 сая долларын алдаа болж болохоор хүн болгон тэр өөрөө эго гэх биш. Одоо алдаа хийх юм бол тэрийг шууд ингэж хилээд ингэ явах тийм нээлттэй бас соёл гэдэг бол айгүй чухал байдаг. Тэгээд тэр бусад одоо банкнуудыг ботох юм бол мэдээж манайхаас ингээд хүн авахыг ингээд бас Goldman-аас бусад банкуд аавна шүү дээ тий авах тийм сонирхол байдаг. Тэр нь бол угаасаа ингээд тэр хариуцлага өндөртэй ямар энэ даатгал одоо баталгаа тий одоо баталгаатай тий баталгаатай гэдэг чанараасаа ихсүүлээд ингээд хүмүүс авахыг боддог гэж боддتي. За тэгээд ер нь бол манайхаас ингээд гараад бусад банк руу яг адилхан ажил хийхээр орсон хүмүүсийн дараа нь ингээд уулзаад ярилцахад ер нь
Goldman тэр нөгөө нэг бүх юмыг ингээд баг obsession marking те өндөр стандарттай явагддаг нь яг харагддаг, мэдэгддэг. Бусад банкуд руу ороод арай жоохон ингээд тэ амьдралын балансыг аваад олдог гэдэг тийм яриа байдаг. Тий хооронд бол тийм яриа байдаг. Тэгээд ер нь залуучуудтай ингээд зөвлөж хэлэх юм бол за буулнамж биш бай. Өөр ямар ч одоо сургуулаа төгсөөд ямар ч хамаагүй ажилд компанид орохдоо өөртөө өндөр түвшин тавиад тэгээд аль болох бусдуудаасаа тэ өндөр түвшинд ажиллах, хариуцлагатай ажиллахыг замнаж явах нь илүү одоо тий өөрсөнд нь дараа нь тэр хүний одоо тий репутацтай айгүй өндөрөөр ингэж үнэлэгдэж явах нь тусалдаг болов уу гэж бодож байна. Зөв. Тэгэд Goldman Sachs гэдэг одоо ярьж байгаа тий энэ болохоор дэлхийн ерөн топ одоо банк санхүүгийн байгууллагын нэг нь. Топ банк санхүүгийн байгууллагуудын нэг нь. Тэгэхээр илүү Goldman Sachs гэхэлэр юм prestigious гэдэг одоо боёо нэг юу гэж хэлэх вэ? Нэр хүндтэй байгууллагад тооцогддог юм байлаа. Тэгээд мэдээж та өөрөө ороход бас анх орж исэн нэг туршлага байгаа тий. Сүүлдээ 15 жилийн дараа өөрөө бас ингээд багаа бүрдүүлж байгаа ингээд executive director буюу захирлаар нь ингээд ажиллаж исэн. Тэгэхээр одоо хэдүүлээ тэр компани мэдээж одоо culture буюу яг соёлын зүйл рүү орж ийн л та тий. Тэгээд тэмүүл аль хэдийн сайн асуугаад эхэлчихлээ. Ер нь таны анх гарч исэн Goldman Sachs-ийн хүлээлт за тэгээд яг өөрөө ажиллаж үзээд одоо 15 жилийн дараах reality тэг яг бодит байдал хоёр хэр зөрүүтэй байсан бэ? Тэр зөрүүний талаар ярьж. Тий. Соёлын хувьд бол соёлыг аюу маш чухалчилдаг. Тэгээд ер нь бол тийм болохоор шинэ хүн авахын тулд одоо түрүүний хэлсэн шигтэй амар олон ингээд юуны ярилцлагын үе шатаар дамжуулж бүх хүмүүстэй танилцуулж бүх хүмүүс ингээд энэ хүнтэй ер нь бол ингээд нийлээд ажиллах юм байна гэдэг тийм шалгуурыг давж ээж ордог тийм болохоор нэг соёлыг аюу их чухалчилдаг. Тэгээд тэр нь болохоор яаж юм гэхээр ер нь бол culture нь болохоор бие биентэйг ингэж зөвшөлддөг тийм culture байгаа байхгүй. Тэр нь яаж байгаа гэхээр ерөнхийдөө ямар нэгэн шийдвэр гаргах юм бол нэг хүн ингээд нэг дарга ингээд шийдэн гэсэн юм байхгүй. Ерөнхийдөө хид хідэн даргуунуудтай ярьж байгаа хид хідэн хүмүүс ингэж юу хилцээд тэгэж ингэж шийдвэр гаргадаг тийм байгаа. Тэгэхээр нөгөө нэг хоорондоо бие биендээ тустай ингэж ажиллах нь айгүй чухал гэж ойлгосон тий. Тэр нь бас яг өмнө орохынхаа өмнө бол мэдээж гаднаас ингээ харах юм бол амар prestigious тэгээд ер нь бол тийм одоо юу гэдэг ачаал ихтэй ажил тий тэгээд хүмүүс нь амар тийм ер нь бол тийм хэцүү гэж тиймэрхүү нэг имиж үзүүлдэг шүү дээ тийм юмнаас бол яг орсны дараа бүр шал эсрэг яг тийм байд юм байлээ. Тэгээд яагаад гэхээр хүмүүс бие биендээ аль болох туслахыг боддог. Тэр нь болохоор цаана бас culture-ийн нэг хэсэг л дээ. Яагаад гэвэл хүмүүс бие биендээ тусалж ээж тийм нөгөө нэг эргээд тэр өөр багийн хүмүүсээс мэдээлэл авдаг. Тэгээд хүн чинь сургуулаа төгсөөд анх ажилд орж байгаа хүн бол нэг хэрэгтэй. Ингээд би юу хийх вэ? Надаа хийх юмыг ингээд заагаад үг гэдэг тийм төвшөнд байдаг те. Хэрвээ ингээд өөр дээд төвшөнд хүрчөөд байх юм бол хинч чамаад ингээд чи энийг хийчих ийм ажил байна гэж ингэж ажил өгөхгүй. Өөрөө тэр ямар боломж байна, ямар бизнес хийх, одоо мөнгө олох тийм боломж байна гэдгийг өөрөө хайж олно гэсэн үг. Тэгэхээр өөрөө хайж олохын тулд аль болох бусад хүмүүст тусалж, бусад хүмүүст өөрт чинь мэдээлэл өгч, тийм мэдээллийн юм тойрог гэж байдیں۔ Тийм мэдээллийн тойргийг ингэж өөртөө үүсгэж, тийм хүмүүс хамгийн их амжилттай явдаг. Тийм болохоор ч тэгээд нөгөө нэг авж байгаа хүмүүсийг амар шилж авдаг, хүмүүстэй сайн ажиллаж чадах, бие биендээ тусалж чадах тийм хүмүүсийг авдаг. Хэрвээ ингээ мэдээлэлээ хичнээн ажилдаа сайн байсан ч гэсэн мэдээлэлээ өөртөө ингээд нөгөө нэг байлгаад ингээд хуваалцахгүй, хүмүүст ингээд туслахгүй, хүмүүсийг ингээд одоо тий хөгжүүлэхгүй тийм хүмүүс бол ер нь удаан байж чаддгүй юм шиг санагдтыг. Тэгэл ингээд нөгөө нэг мэдээллийн юунаас тэр тойрогноос те гарчдаг. Хасагдаад эхэлчихэн те. Тий, хасагдаад эхлэнгүүд тэгээд шинэ боломж, шинэ одоо бизнестэй тиймэрхүү юмнууд ингээд сонсогдохгүй
Тэгээд мэдээлэл нь ирэхэ болчихж байгаа байхгүй. Тийм болохоор яг тэр culture гэдэг юм бол яг энийг хэлж байгаа. Наач гэхдээ практикийн хэмжээний юм бол биш үстэй тийм. Практик бол биш. Практик гэж мэдээлэл солилцдог бол биш. Зүгээр л ер нь нөгөө зүгээр одоо тойрол дотор гэсэн үстэй тийм. Тэрийг хүмүүст суулгахад бас хэцүү тий. Тэгэхээр яг өөртөө тийм байж ижил одоо үлгэрлэж тэрийг чинь гаргаж ирж байгаа. Тэгэхээр анх ажилд орж байгаа юм бол тэрийг гайхаад яаж л байсан бах тий. Түрүү эхлэхээс өмнө нэг юу ярьж исэн. Амар сонирхолтой санагдсан юм. Goldman Sachs руу орох угаасаа хамгийн хэцүү гэж хүмүүс ярьдаг. Орхосоо илүү тэнд удаан ажиллаж үлдэх нь бүр хэцүү гэдээ ярьж исэн. Тэрийг бас тэр талаас гоё яриад байгаа шүү. Тий. Тэр бол яг үнэн. Ер нь бол нөгөө нэг ачаал ихтэй ажилдаг. Тэгээд яг нөгөө нэг урамшууллын ер нь юу штэ culture штэ урамшууллын байгууллага системтэй систем нь цаанаасаа тийм гэдэг чинь хүмүүс одоо яг нэг доктортой цалин авдаггүй цалин бол мэдээж байгаа тэгтээ хамгийн гол тэр авж байгаа мөнгө нь болохоор урамшуул тэг бонус өөрөөр хэлбэл тийм болохоор тэр дээд хэмжээнд тэр бонусыг авахын тулд айгүй их тийм өөрөөсөө хичээл зүтгэл гаргаж санаачлаг гаргаж шинэ юм сэдэж ингэж бизнес хийх тийм орчин бүрдүүлсэн. Тэгэхээр чи тийм байж ээж л ер нь юу яаж байгаа штэ. Одоо дээд зэрэгтэй ингэж ажиллаж байгаа. Тийм болохоор бонус авахын тулд хүн чин тийм одоо төвшөнд ажиллаж байгаа. Тэгээ тийм төвшөнд ажиллаж чадж байгаа хүн бонус аваад тэгээд үлддэг. Хэрвээ тийм төвшөнд ажиллаж чадахгүй байх юм бол мэдээж нөгөө нэг тийм боломжууд нь олдохгүй ч юм уу те мөнгө сайн хийж чадахгүй ч юм уу те тиймэрхүү бас юу тохиолдол байдаг. Тэгэх юм бол төрөний хэлж байгаагаар нөгөө нэг үлдэх нь хэцүү гэдэг чинь ер нь хүний нөөцөө ингээд жил болгон ганц юм уу 2 удаа ингээд сэлгэж идэг. Шинжилж байгаа. Тий. Тэгэл доотлын quartile гэж ярьдаг те доотлын одоо 25%-ийн төвшний хүмүүс гэх юм уу да. Тэд нар бол тэгээд ер нь бол гаргана. Тэгээд бизнесийн орчин муу байх юм уу эсвэл эдийн засгийн хямрал энэ төр болсон үед бол жилд бол нэгээс их 2 удаа ч гэсэн тийм сэлгэлт болдог. Тэгээд ер нь ингээ хүмүүсийгээ дандаа сэлгээд тэгээд илүү ер нь апгрейд гэх юм уу тиймэрхүү юм явагдчихэйдэг. Хүн ер нь нэг компанид ороо нэг 5 жил болохоор ер нь нэг юм тухтай болоод эхэлдэг шүү дээ юмдаа тасцсан. Goldman Sachs дээр тийм байхгүй юм шүү дээ. Тэрээс дэлхийн хамгийн мундаг хүмүүсийг нэг газар авчираад 6 сар тутамдаа доотлын 25 хасаад байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэр өрсөлдөө хэр байдаг вэ? Одоо сая мэдээлэл солилцсон гэж ярьж шээ. Нөгөө талдаа энэ шингээд доотлын 25-д орохгүй төлөө хүмүүс тэнд ингээд алдчихж гин үү? Эсвэл гайгүй байдаг уу? Ер нь тэр тал дээр ямар? Өрсөлдөөн бол яг кинон дээр гардаг тийм хүн хоорондын тийм өрсөлдөөн бол нэг байдаггүй. Яаж ч утсан ингээд бие биендээ тустай л байхгүй болохгүй гэдгийг угаасаа хүмүүс мэдж байгаа. Тийм болохоор тийм хүн хоорондын юу бол зүгээр өрсөлдөөн бол үнэхээр яг л бусдад хэлдэг шиг те өөртөө л өрсөлдөж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр болохоор яаж байгаа гэхээр жилийн эцсээр юм уу жилийн сүүлээр өөрөө дараагийн жилийн бизнесийн плана хийдэг те бизнесийн тайлангаа ингээ хийдэг. Тэр тайлан дээр одоо би дараа жил тэдэн хувийн өсөлттэй тэдэн одоо те мөнгө хийн гэдэг тийм одоо зорилго төлөвлөгөө тавьчихдаг. Тэгэл тэрэндээ хүрэхийн тулд ингээд өөр ингээд ажиллаад байхгүй болохгүй. Тэгээд тийм болохоор нөгөө нэг одоо хажуу хавийнхаа хүмүүсийн ажлыг хулгайлах ч юм уу те эсвэл бие биенээсээ мэдээлэл ингэж юу авах мах те эсвэл мэдээлэл солилцохгүй байх тиймэрхүү үйл явдал бол нэг гардаггүй. Тэгэхээр хүмүүр өөрийн гэсэн төлөвлөгөөтэй юм байна те. Тий. Ер нь энэ болохоор яг нөгөө нэг тодруулж хэлэх юм бол нөгөө бизнесийн талын хүмүүсийн юу дунд. Бизнесийн талын гэхээр яг нөгөө нэг мөнгө олдог бизнесийн тасгуудын тий хэсэг штэ тий. Тэрнээс гадна бол нөгөө нэг янз бүрийн л одоо тий юу compliance юм уу тий хууль тэгэл operation энэ төр гэдэг янз бүрийн одоо support тийм функшнуд байдаг. Тэднэр нь болохоор бизнесийнхаа функшнуудад ингээд туслаад тий одоо юу тий түрүү нөгөө ярьжсэн commission based буюу урамшууллын системтэй ярьжсэн. Мэдээж өөрийнх нь цалин байланг бол бид нэр яриад байна. Гэтэ дөнгөж эхэлж байгаа одоо Goldman Sachs шинээр орж байгаа хүний хувьд
цөөр цалин хэд байгаа тэр урамшуулал нь хэд байдаг болоод ийм бүр урамшууллын системэн дээр уялдаж ажилладаг байна. Яг эхэлж орж байгаа хүмүүсийн хувьд бол нөгөө нэг 3 жилийн тийм аналистийн програм гэд байдаг. Тэгээ тэр нь болохоор ерөнхийдөө 3 жил дотор яг орсон бизнестэй ингээд хөгжөөд дээшлэх тийм одоо юу гин орчныг нь бүрдүүлсэн тийм бараг сургалтын төв. Тийм нэг сургалтын төв гэсэн үг. Тэр 3 жил дотроо бизнесээ яг авч явж чаддаг те мөнгө хийж чаддаг. Тэгээд мэдлэг туршлага одоо шинээр орж байгаа юу аналистуудад тусалдаг тийм лидер маркийн хүн болоход нь ингээд тусалдаг тийм програм. Тэр 3 жилийн үед болохоор ерөнхийдөө цалингийн хэмжээ нь бол тогтвортой байдаг. Тэгээд бонус бол яг байна. Гэхдээ бүр тийм их байна гэж бол байхгүй. Тийм болохоор яг тэр үеийг ярих юм бол цалин нь бол арай илүү байж магадгүй. Тэр нөгөө бонус буюу тэр урамшлууллын хэмжээ нь их болох үе гэх юм бол ер нь бол цол ахих тусам тэр нь их болоод ирэхдэг. Тийм болохоор жишээ нь өөр ажилд орё гэж бодох юм те өөр одоо банк руу ажилд орё гэж бодох юм бол яг бүхэл юм нэг тоогоор ярьдаг одоо ийм цалин авмаар байна гэж. Тэгээ тэр болохоор бүхэл тоог нь ярих юм бол тэр цалин нь бол жижиг хэсэг нь байж магадгүй. Тэгэхдээ бусад тэр нөгөө нэг тооныхын тэр хэмжээ бол ер нь урамшуул гэж ярьдаг. Тэгэхээр юу гэж юм гэвэл би өөрөө тэгээ чадах хэрнээ зорилготой хөрөөд ийм одоо бизнес оруулж ирэх юм бол ийм мөнгө авч чадах юм байна гэдгийг тохиролцож байгаа гэсэн. Өөртөө итгэл ярьж байна. Тийм болохоор дүн хийж болохгүй юм шиг байна те. Дүн арай болохгүй. Бүгд юу вэ? За зүгээр жишээд $5,000. Суурь цалин $5,000 гэдэг. Тэгвэл урамшуул нь одоо яг энэ эд сая ингээд цол ахаа явж байгаа шүү дээ. Яг эд урамшууллын систем дээр урамшдаг үе дээр байгаа хүний хувьд $5,000 нь суурь цалин бол урамшуул нь ер нь хэд байх боломжтой вэ? Урамшуул нь за нэг 10-15 байж магадгүй. 3 нуглах боломжтой гэсэн үг шүү дээ. Nice. Окей. Гэхдээ тэр чинь бас нөгөө нэг бизнесийн орчноос шалтгааллах болохоор зарим нэг хүмүүс яагаад бас нөгөө орж гардаг гэхээр нөгөө урамшуул хичнээн өөрөө тэгээд бизнесээ байсан ч гэсэн бизнесийн орчин муу компани өөрөө эсвэл бизнес тэр чигээрээ тасгаараа сайн мөнгө хийж чадаагүй бол нөгөө нэг тэр нөгөө урамшууллынх нь бонус пул гэдэг чинь тэр нь ингээд багасчдаг. Тэгээд нөгөө нэг авч чадах мөнгө нь бас багасдаг болохоор зарим хүмүүс болохоор тэрийг за ийм юм чин ингээд өөр өрсөлдөгч рүү явдаг ч юм уу тийм байдал бол гардаг. XM-ийн харилцагчид демо дансараа буюу бодит бус хөрөнгөөр 7 хоног бүрийн демо тэмцээнд орж бодит мөнгөн шагнал авдаг байна. Та мэдээгүй байсан уу? Өөрийгөө ч сороод шагналын сангаас ч хүртэх гайхалтай боломжийг XM бүрдүүлжээ. Description хэсэгт байх холбоос ороод туршаад үзээрэй. Big Fair Human XM. Одоо нэг компани хариуцж аавна гэдээ ярьж штэ тий. Тэр нь яг юу хэлж байгаа? Одоо та хэдийн маань хувьд өөрсдийн ингээ одоо харилцагчтай болоод өөрсдөө хариуцаад явна гэж яриад штэ тий. Өөрийн юм харилцагчтай болох гэдэг тий. Тэр нь яг та хэд юуг нь хариуцаад байгаа юм? Тэгэхээр юу үзүүлж үйлчлэгээнийхээ хувьд одоо яг өөрийнх нь хувьд яг юу? Манай одоо яг ажиллаж исэн тасаг нь болохоор нөгөө нэг equity буюу хувьцааны одоо global markets-ийн дэлхийн зах зээлийн дотор хувьцааны тасгийн хариуцж явж исэн. Тэгээ хувьцаа гэхээр угаасаа нөгөө нэг дэлхийн одоо олон зах зээлүүдийн хөрөнгийн бирж дээр одоо чөлөөтэй арилжаалагдж байгаа хувьцаа, компаниудын хувьцаа тэрний арилжааг ингэж хариуцж байгаа гэсэн үг. Ер нь бол тэгээд тэр дотроо угаасаа яг бизнесүүд нь хид ингээ хуваагдсан байдаг. Манайх болохоор equity-гийн дотор equity financing буюу хувьцааны санхүүжилт гэдэг тасаг байсан. Манай тасаг болохоор ерөнхийдөө хамгийн одоо мэргэжлийн төвшний олон улсын байгууллагуудтай ажилладаг. Тэднэрт ингээд санхүүжилт үзүүлдэг байсан тасаг байгаа юм. Тэгээд яг ямар байгууллагууд вэ гэж нарийн харих юм бол одоо хөрөнгийн сан байна, хөрөнгө удирдлагын сангууд байна, одоо тэтгэврийн сангууд байна гэх мэтчлэн тий баялагын сангууд байна гэх тиймэрхүү дандаа хөрөнгө удирдах байгаа байгууллагуудтай бид нар харьцдаг байсан. Тэгээ яг санхүүжилт үзүүлж гин гэдэг нь юу гэж байгаа гэхээр тэд нар
өөрийнхөө одоо портфолио те хөрөнгөө ашиглаад янз бүрийн хөрөнгө оруулалт, хувьцаанд янз бүрийн хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг. Тэгээд тэр бүрчлэн одоо нэг хувьцаа авахын тулд одоо чинь $100 хувьцаа авахын тулд $100 тэр байгууллага ингээ гаргаад байхгүй биднээс тэрийгэ зээлдэг. Тэр нь болохоор угаасаа margin financing гэдэг зээлийн санхүүжилт маркийн бизнес байгаа. Тэгээд тэгэхээр болохоор нэг бид манай тасаг заалттай одоо санхүүжилт өгж байгаа. Тэгээд тэрүүгээрээ одоо хүүгийн орлого олж байгаа. Тэгвэл бид нар бол тэр компанид эрсдэлтэй байгаа шүү дээ. Хэрвээ тэр компани одоо санхүүжилтээ буцаж эргэж төлж чадахгүй бол гэх мэтчлэн тийм одоо эрсдлээ бууруулахын тулд тэр одоо хувьцаануудыг нь барьцаа болгоод авчдаг. Тэгээд тэр барьцаа болгож авж байгаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бид нар өдөр болгон тэр риск буюу эрсдлийн ингээд хямжаадаг. Тэгээд жишээ нь үнэхээр одоо тэр байгууллага нь одоо мөнгө алдаад буцаж тэр нөөний санхүүжилтийн мөнгийг төлж чадхаа болчих юм бол гэрээний дагуу бид нар тэр барьцаалагдсан хувьцааг нь өөрснөө мэдээд ингээд зараад буцаад тэр мөнгөө олж чадах. Тийм нөхцөлтэй байдаг. Тэгээ тэр бол ер нь одоо equity financing буюу тэр санхүүжилтийн хамгийн гол юм. Тэр бол нэг угаасаа бүх юм ингээд бизнес эхлэхийн өмнө бүх юм ингээд тохиролцоод одоо ийм байдаг шүү гэд ингээд ярилцаад ойлгогдсон байдаг. Тийм болохоор яг амар стресстэй, хэлбэлтэлтэй тэгээд мөнгө зөнгө алдж байгаа хямралтай үе болох юм бол тэрийг бол хинч ингээд би тийм юмд гэрээнд зураагүй шүү дээ. Тийм юм байгаагүй шүү гэсэн тийм бол ойлголт байдаггүй. Тэгэл гэрээнийхээ дагуу бид нар ингэх юм байна гэл ингээд явчихна. Мэдээж яг тэр чи бас хүмүүс хоорондын харилцаа байгаа шүү дээ. Клиент хоорондын харилцаа. Тийм болохоор яг ингээд эхний өдөр ингээд мөнгө алдаал төлөхгүй байх юм бол шууд ингээд бас зарна гэж бас юм байхгүй те. Мэдээж уцтаж ярина юу болж जैन танай байдал ямар вэ? Тэгээд эрсдэл нь ямар вэ гэж нилээн ингэж харж агаад тэгээд бас ингээд өөр зохицуулт байж магадгүй. Гэхдээ ер нь бол гэрээгээ бол дагна. Гэхдээ ер нь бол нэг сангууд өөрсдийнхөө тэр портфолио буюу одоо тэр капиталаа өсгөх гээд байгаа шүү дээ. Гол санаа нь тий. Тэгээд одоо яг голнаар дамжиж тэр сангаа өсгөж байгаа хэлбэр шүү дээ. Энэ бол тий. Энэ дээрээс дахиад нэг түрүүн сая тэмүүлэн өсвөөсөө үе шиг орчлаа. Өөрийнх нь хариуцчихсэн division болохоор энэ тэр equity financing бас prime brokerage гэх хэсэг байгаа тий. Тэр prime brokerage гэдэг хэсгийг бас товчхон танилцуулаад өгөөсэй тий. Тий, prime brokerage гэдэг нь болохоор бас л нөгөө нэг хувьцааны тасгийн нэг хэсэг. Тэр нь болохоор яадгүй гэвэл хөрөнгийн сан буюу хөрөнгийн сан дөнгөж эхэлж байгаа хөрөнгийн санд цогц үйлчлэгээ үзүүлдэг тийм бизнес байгаа. Тэр нь яадгүй гэхээр одоо жишээ нь манайхаас гардаг ч юм уу эсвэл өөр том сангаас мөнгө өмнө ингэж удирдахжсэн те хүн туршлагатай хүн өөрөө ингэж хуваараа гараад өөрийн гэсэн хөрөнгийн сан буюу hedge fund байгуулахаар боллоо гэж бодох юм бол тэр хүнд бид нар манай зүгээс янз бүрийн үйлчлэгээ үзүүлнэ. Эхэлж одоо хамгийн мэдээж чухал нь бол хөрөнгө босгох те fundraising хийхэд нь туслана. Бид нарт угаасаа зөндөө тийм нөгөө нэг дэлхийн холбоосууд байгаа. Тэгээд инвесторууд байгаа. Тэдэртэй ингэж холбож өгнө. Гэхдээ мэдээж энэ бол хамгийн сайн хүн шүү гэж ингэж нөгөө нэг өмнөөс нь бол ингэж тий маркетинг бол хийж өгөхгүй зүгээр ингэ холбож өгнө. Тэгээд тэр хүн бол өөрөө өөрийнхөө чадвараараа ингэж хөрөнгөө босгоод явна. За хөрөнгөө босглоо гэж бодох юм бол дараа нь хүмүүсээ аавна те хүний нөөцөө аавна. Тэр нь бас манайх тусалдаг. Тэгээд тэгснийхээ дараа офис хэрэгтэй боллоо гэн те офисын тийм янз бүрийн хэрэгцээнд бас тусалдаг. Тэгээд ингээд ямар ч байсан ингээд болчлоо, хөрөнгөө босгочлоо, ингээд ямар ч байсан хөрөнгийн сангаа эхлүүлээд ингээд хөрөнгө оруулалтаа эхлүүлээд явчлаа гэж бодох юм бол тэгээд тэр чинь нөгөө портфолиогоо яг ингээд үүсгээд ингээд явж гин гэсэн үг шүү дээ тий. Тэгээд үүсгээд явж гин гэдэг чинь мэдээж нөгөө нэг тэр босгосон хөрөнгөө яг нэг өрчлөн одоо $100 хувьцааг $100 ингэж гаргаж өгөхгүй аль болох эрчимтэйгээр ингэж үр ашигтайгаар ашиглана гэдэг утгаараа хүн зээлж мөнгөө зээлж тэгээд хөшүүрэг тий болгож авна шүү дээ тий. Тэгээд тэр үед нь тэгээд
буцаад манайх руу ирээд манайхтай гэрээ хийгээд манай клиент болох юм бол бид нар тэр нөгөө нэг авж байгаа портфолио буюу үүсгэн байгуулж байгаа тэр портфолиогийн эрсдлийг нь хянаад тэгээд тэрэн дээр нь үндэслээд мөнгө ингээд санхүүжилт болгоно гэсэн үг тийм. Аюу сонирхолтой сонсож. Тэрнээс гадна тэгээд бас юу байгаа штэ. Тэр портфолио гэдэг чинь дандаа ингээд хувьцаа авна гэхээсээ өөр бас зарна. Тэгээд нөгөө нэг short sell гэдэг штэ бас ингээд хувьцаа яг өөрөө эзэмшдэггүй юм мөртлөө үнийг нь буурахыг буурна гэж бодоод эртхэн авч байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тэр нь болохоор манай бас бизнесийн нэг гол хэсэг санхүүжилтээс гадна тэр нөгөө нэг хувьцааг ингэж зээлж өгдөг. Тий. Зарахын тулд зээлж өгдөг. Тэр нь худалдаж авч өгөөд тэгээд зарах нь шүү дээ. Тий. Тэр нь болохоор нөгөө нэг stock borrow гэж яригддээ. Тий. За. Ингээд ярихлаар одоо ер нь бол Хонконгийн зах зээл дээр Хонконг гэж биш ер нь энэ Southeast Asia-гийн одоо хятад зүүн Азийн орнуудын баян чинэлэг сангууд болон одоо баян чинэлэг одоо давхаргууд гэх юм уу те тэр хүмүүс ихэнх нь харилцагчд нь байж таарах гэдэг нь те. Тэгэхээр тийм хүмүүстэй бас харьцна гэдэг нь өөрөө нэгдүгээр аюу тум ихтгэлцлийг төрүүлэх хэрэгтэй болно те. Тэгээд бас тэмүүлэн төрөнд орж ирсэн клиентаа бүрдүүлнэ гэдэг чинь клиентаа портфолиог бүрдүүлнэ гэж байна. Тэгэхээр энэ харилцаанууд юу хэр хэцүү байдаг вэ? Мэдээж анх ингээд тэрийг үүсгэх гэж хадвал хэцүү л байдаг гэж таараа тий. Бид одоо бол ингээд энэ чинь тусдаа ингээд айгүй удаан хугацааны туршид харьцаад үзсэн баг одоо айгүй сайн reputation бод нэр үнд аль нь одоо бие биендээ харуулчихсан тий. Иймэрхүү зах зээл болчихлоо шүү дээ. Тэгэхээр ингэж харилцахад хэр хэцүү байдаг вэ? Давуу талууд нь юу байдаг вэ тий? Тэрний талаар хаваалцаж. Тий. Ямар ч хэлсэн нөгөө нэг том байгууллагууд бол дэлхийн том байгууллагууд одоо хөрөнгийн сангууд бол ер нь одоо миний ч өмнө те хүмүүс өмнө ажиллаж байсан хүмүүс ингээд оруулаад ирсэн юм уу те эсвэл ушаа ингээд клиент болцсон тийм байгууллагууд бол байдаг. Тэгэхдээ би ингээд орж ирлээ гэж бодох юм бол би тэр клиенттэй бизнес хийх юм бол мэдээж өөрийгөө танилцуулж надад те итгэх тийм шаардлагыг бүрдүүлж те тэгэж ажиллах ёстой байдаг. Тэр бол мэдээж ачаал өгнө. Тэгээд хурдан бол тэгээд шууд ингээд өсчихгүй. Тийм болохоор аль болох ингэж тусалж мэдээлэл ингэж хангаж мэдээлэл хангах байдлаар ер нь ингэж эхэлдэг. Тий. Одоо асуугаагүй байхад нь ийм харлаа. Одоо танд юу сонирхолтой байж магадгүй гэд ингээ явуулдаг ч юм уу тийм боломжууд байна. Тийм боломжууд байна. Тэгээд тим юм сонсогдлоо ч юм уу тийм ингэж нөгөө мэдээлэл хангах нь бол урт хугацаанд ингээд эн чинь ингээд амар тусч те ер нь ингээд бизнес хийчмээр хүн юм байна гэж тийм итгэлцэл төрүүлдэг. Тий шинэ клиент өөрөө авчирна гэдэг бол бас юу дахиад нэг өөр асуудал бас нэг өөр асуудал. Тэгээд миний түрүүний хэлжсэн шиг тэр prime brokerage бол ерөнхийдөө өмнө байгаагүй шинээр ингээд юу үүсгэн байгуулагдаж байгаа сангууд юм чин тэд нар болохоор жинхэнэ юу бид нар бусад банкудтай өрсөлддөг байсан. Одоо бид нар тэр нөгөө нэг одоо юу хөрөнгө босгох тэр үйл ажиллагаа биднэрт өгч өгч юм уу. Бид нар даатгачих, бид нар туслая, бид нар ийм санхүүжилт олж өгнө гэд тийм талаараа өрсөлддөг. Тэгээд яг бид нарт тэрийгэ даатгаад бидний клиент боллоо гэж бодох юм бол тэр чин цаана юу тэр одоо клиенттэй ингээд харилцаа үүсгэж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгээд удаан хугацаанд бол сайн цагт нь биш ялангуяа муу цагт нь яаж бие авч явж гэн, яаж тусалж гэн, ямар одоо мэдээлэлээр хангаж гэн гэдгийг бол хүмүүс заавал ингээд сандаг. Тийм болохоор тэр бол айгүй их чухал юм шиг санагдтыг. Яг ингээд өсөж явах үед нь ингээд хамт байх биш. Одоо хэцүү үед нь тий хэлбэлцэл ихтэй үед нь яаж ингэж одоо санхүүжилтийг нь барих юм уу тий тийм санхүүжилтээ шууд ингэж авчихгүй байлгах ч юм уу тий тиймэрхүү байдлыг нь хүмүүс бол жинхэнэ нэг relationship гэдэг чтэй тэрийг нь хардаг тий. Юун дээр сэдвийн өөрчлөлтөөс өмнө түрүү нөгөө баялагын сан гэд ярьжсэн шүү дээ тий баялагын санангууд тэр юу холбоотой байдаг. Баялагын сан одоо манай Монголд яригдахаараа нэг юм улс төрийн бараг хэллэг болоод байна л да. Яг баялагын сан одоо Goldman Sachs ажиллажсэн үний хувьд яг тайлбарлавал тэгэхээр давуу тал нь яг юу юм? Одоо манай Монголд бидэд баялагын санг ашиглахаараа
ярахаар ер нь бол зүгээр шууд цэвэр мөнгө гаргаж ирээл иргэдтэй өгчөөл гэдэг юм яриад байгаа шүү дээ. Баялагын сан гэдэг нь яг тэр гол ойлголт нь яг юу байгаа гэдэг юм бэ? Яаж ажиллах хэвээр. Тэг яг яаж ажиллах хэвээр юм. Тэгээд одоо Goldman Sachs дээр зөндөө олон баялагын сангууд байсан байлгүй. Тэрэн дээр тий тэрэн дээр та хэдийн маань хувьд одоо яг яаж ажиллаж байсан. Тэгээд хамгийн зөв ажиллахаараа яг яаж үр дүн гарч иж байсан бэ? Тэрийг нэг. За баялагын сан гэдэг нь болохоор ер нь улс орны баялагийг ирээдүйн тэр хүн ам те хүн амыг яаж тогтвортой хөгжүүлэх үү, эдийн засгаа яаж тогтвортой хөгжүүлэх үү гэдгийг одоо баримжаалсан те ер нь сан штэ мөнгөний одоо нөөц гэсэн үг те. Тэгээд тэгж утгах юм бол одоо жишээ нь за Японыг авч үзье гэж одоо Япон болохоор хүн амын тоо ихтэй ч гэсэн ерөнхийдөө юу залуучууд багтай. Тэгээд илүү тэтгэврийн хэмжээний хүмүүс ихсэж байгаа. Тэр харьцаа нь ингээ ихсэж байгаа болохоор ялангуяа тэр тэтгэврийн санчин одоо мөнгө гаргах тэр тэтгэврт мөнгө гаргах хэрэгцээ нь ингээд ойртоод те ихсээд байгаа болохоор аль болох хөрөнгө оруулалт хийж тэр байгаа нөөцийгөө ихсгэх одоо үржүүлэх шаардлагатай болцсон байдаг. Тэгэхээр тиймэрхүү одоо хөрөнгөний санг харах юм бол ер нь бол хөрөнгө оруулалтын л тэ удирдлагын тийм сан болчихж байгаа. Тэгвэл мэдээж бусад одоо хувийн одоо хөрөнгө оруулалтын сантай харьцуулах юм бол хариуцлага айгүй өндөртэй явагддаг. Хариуцлага өндөртэй тэг эрсдэл тэр одоо юу гэдэг вүлээ тэр хэмжээндээ бага тэр хэмжээндээ тий. Ер нь бол айгүй ойлгохыг боддог. Тий, эрсдлээ бол аль болох бага байлгахыг боддог. Тийм болохоор одоо хөрөнгө оруулалт хийж байгаа тэр бизнесүүд ч гэсэн одоо яг бусад одоо цэвэр хөрөнгө оруулалт ашигын төлөө хөрөнгө оруулалтын сангаас бол арай өөр байдаг гэж бодогдтыг. Тэгээд жишээ нь Сингапурт байдаг те хөрөнгө оруулалтын сан байна. GIC гэдэг байдаг. Юунд Норвегид байдаг те Норвегид Norges гэдэг байдаг. Тэд нар чинь бол мэдээж одоо том банкуудын хамгийн том клиентуудын тоонд ордог те. Тэгээд тэд нартай болохоор мэдээж зөвхөн манай тасаг биш бүхэл одоо банкын янз бүрийн салбарнуудтай ингээд янз бүрийн харилцаатай байдаг. Янз бүрийн бизнес нэг дор ингээд явагдчихэйдэг. Тийм болохоор ер нь яг нэг бизнесийн клиент биш, ерөнхийдөө одоо энэ банкны том клиент гэж явагддаг. Тийм болохоор зөвхөн санхүүжилт биш одоо өөр юу гэдэг те нэг юу capital markets-тэй одоо оролцдог ч юм уу те эсвэл одоо юу стартапуудад одоо хөрөнгө оруулдаг ч юм уу те private equity талтай байж магадгүй тийм гэх мэтчлэн янз бүрийн бизнес байгаа болохоор зөвхөн одоо нэг талтай гэсэн үг биш тий. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Манай Монголын хувьд тэгэхээр баялагын сангаа ер нь яг одоо өөрийнх нь харж байгаагаар яаж юунд баялагын санг ашиглаж болохоор вэ? Ашиглахаар болвол одоо мэдээж гол зорилго бол тэрийг ингээд өсөх зорилго байгаа шүү дээ тий. Тэнгүүр манайч одоо баялагын санг бараг зарим нь бол цагаан сарын өмнө зүгээр мөнгө тарахад ашиглах гад яригдчихээн тий. Тэнгүүд тийм буруу ойлголттой байгаа. Тэгэхээр баялагын санг яг манай Монголын нөхцөлд яг юун дээр тэр санг ашиглаж болох вэ? Хэрэгцээнд гарвал. Ер нь бол яг мэдээж нэгдүгээрт тэр баялагын сангаа бүрдүүлээд хамгийн гол нь тэр нэг ямар хуулийн тогтолцоо яаж үйл ажиллагаа явуулах уу, яаж одоо нээлттэй тийм байдлыг хангах уу те гэдэг нь бол айгүй чухал гэж бодогдтыг. Тэгэхдээ тэрнээс тий transparency бүр тий. Одоо жишээ нь тэр нэг миний түрүүн ярьжсэн шиг янз бүрийн одоо боловсон улсын баялагын сангууд чинь бараг эргэн бүр вебсайт руу н ороод одоо ямар нэг газар ямар хөрөнгө оруулалт хийсэн байна, хэр зэрэг мөнгө алдсан ч юм уу те мөнгө хийсэн байна гэдгийг ингээд шалгаад авчдаг тийм одоо нээлттэй байдлыг үүсгэсэн байдаг. Тийм болохоор тийм мэдээж тогтолцоо системээ эхэлж байгуулах хэрэгтэй юм шиг бодогдтыг. Тэрнээс гадна бол яг хөрөнгө үржүүлэхийн хувьд бол эрсдэл багтай
тэ эрсдэл багтай тийм газруудад хөрөнгө оруулалт тэгээд чадварлаг одоо тий өмнө фонд менежмент хийж исэн хүмүүс олж авч тий багтай ажиллах хэрэгтэй юм уу гэж бодогд тий. Тэр яг ямар хөрөнгө оруулалт хийх нь бол тэгээд тухайн байдлаасаа бас шалтгаалх байх. Гэхдээ ер нь бол тэгээд эрсдэл багтай гэх юм бол одоо бондинг янз бүрийн бондинг индекс ч юм уу тий эсвэл одоо эрсдэл багтай одоо улс орны хувьцааны индекс юм уу тиймэрхүү эсвэл одоо нэг Америкийн treasury ч юм уу treasury T-bills ч юм уу тиймэрхүү юмнууд бас байж болно. Гэхдээ мэдээж яг ямар зорилготой хэр зэрэг хувийн одоо өсөлтийг зорж байгаа гэдгээсээ бас шалтгаал. Тэгэхээр ер нь бол эхэлж яг тэр хөрөнгө оруулалтын талаар ярихынхаа өмнө яг яаж байгуулах гэж байгаа, яаж ажиллах уу, ямар системтэй ажиллах уу, ямар эрсдэл авах уу гэдэг нь бол илүү юу чухал юм шиг санагдав. Бүр 80% ишээгээ хандуулах хэрэгтэй байгаа таахгүй тий. Одоо situational гэдэг анализтэй одоо бүх өөрийнхөө байж болох нөөц бололцоогоо бүгдэн сайн судлаад ингээд бүх тэр хөрөнгө оруулахаас өмнө хийх ажил нь хамаагүй их импакттай юм а гэдгийг хэлээд ах шиг байна. Бид энэ ер нь адилхан хөвөн ч гэсэн хөрөнгө оруулахад тэр айгуу чухал шүү дээ. Ямар нөхцөл байдалтай байгаа. Чи өөр их эрсдэл даах боломжтой байна тий. Гэх мэтчлээ ер нь ингээд яг хүний аж ахуй ерөөсөө ингээд томроо явчихлаа юм л та тий. Би яг тэрийг л ярьцж байгаа. Тэгэд мэдээж одоо ингээд хөрөнгө оруулалт гэж ярьлаа тий. Өөрөө болохоор яг одоо хувьцааны зах зээл дээр ингээд хамгийн их удаан ажиллаж штэ тий. Тэнгүүд одоо хүмүүс төрж байгаа асуулт юм л байгаа л тий. Ямар хувьцаа авах вэ? Хаашаа хөрөнгө оруулах вэ гэдэг юм шууд л ингээд төрхөл байх л та тий. Мэдээж одоо нөгөө нэг том сангуудтай ярьсан бол энэ бол ингээд өөр асуудал болчихлоо тий. Гэхдээ хөвийн зүгээс ер нь тэр том сангууд ямар шүү за ингэж тавих юм байна. Кейсээр тавих юм байна. Норвегийн сан гэдэг одоо Norges гэж ярьж штэ тий. Тэр сан жишээлбэл одоо зах зээл аль хэдийн удаан оршин тогтносон баялагын сан тий. Тэр баялагын сан танахтай ингээд харьцахад ер нь одоо ямшгүй байдлаар ингээд хандах уу та тэгэхээр за энэ сан ингээд удаан ингээд оршин тогтносон юу хийхээ мэдж байгаа сан. За одоо тэгэхээр бид нэр хувьцаа руу ингээд оруулъя. Аль хэдийдэн хувиар яаж ингэж салгаж одоо эмхэлдгийг тэрийг гэж ярил арай хитрхи юу болчиход байна. Гэхдээ тэр болохоор нөгөө нэг тэдний өөрсдийнх нь үйл ажиллагаа шүү дээ. Бид нар бол ингэж тим юм аав гэж хэлэхгүй шүү дээ. Хэлэхгүй. Тэд нар бол бүр нөгөө нэг мэрэгжлийн төвшний инвестор гэдэг байж байгаа шүү дээ. Тийм болохоор бид нарыг бол баг юу тэгж сонсохгүй шүү дээ. Өөрснийн гэсэн мэдлэг тэгээд одоо стратеги гэж байгаа шүү дээ тий. Тэрийгээ дагаж явдаг. Тийм болохоор тэд нар бол өөрснөө ингээд нөгөө нэг мэдээд явцдаг. Тэгээд ер нь бол хөрөнгийн сангуудтай манайх яаж ажиллаж байгаа гэвэл жишээ нь манай тасаг бол аль хувьцаа авах аль хувьцаа зарах гэдгийг бол зааж өгөхгүй. Тэд нар шийддэг. Тэд нар өөрснөө шийдэн. Тэд нар өөрснийх нь одоо investment office байгаа. Тэгээд өөрснийх нь трейдер байгаа тий. Тэд нар нь өөрснөө ингээд шийдээд явчихж байгаа. Яагаад гэвэл тэд нар гол нь бусад одоо хөрөнгө оруулагчдаас мөнгө босгосны одоо шалтгаан нь тэр хүмүүс ч өөрснөө бид нар энэ мөнгийг чи ингээд үржүүлээд явж чаднаа гэж хэлсэн болохоор тэд нар өөрснөө тэр хөрөнгөө ингээд менеж болоод үржүүлээд явах шаардлагатай байхгүй. Тийм болохоор тэр нөгөө нэг аль хувьцаа авах уу, аль хувьцаа зарах уу гэдэг тэгвэл яаж мөнгө хийх үү энэ төр бол тэдний өөрснийх нь стратеги. Бид нарыг бол санхүүжилтийн хувьд хэрэгжилж байгаа. Тэгээд тийм шүү. Тий. Тэгээд ер нь бусад одоо хувьцааны тасгнуудын одоо бусдыг нь ярих юм бол ер нь хувьцааны тасгийг ингээ ярих юм бол манай тасаг байгаа тий equity finance байгаа. Тэрнээс гадна blocks гэж байгаа. Blocks гэх юм бол ер нь одоо жишээ нэг хөрөнгө оруулагч нэг компани айгуу том одоо 30-аас дээш юм уу те хувийг эзэмшиж гэн. Тэгээд одоо хувьцаа тэр одоо эзэмшлээ ингээд зарлаа. Тэгээд нэг бүрэн одоо тэр 30% чинь зарчих юм бол тэр чинь хувьцааных нь үнэн унж мунаад бүү юм болно шүү дээ. Тийм болохоор тэр блокийнхан болохоор тэр 30%-ийг нь аваад тэгээд ингээд цэвэрхэн жижигээр ингээд үнийг нь бариад ингээд зардаг. Тийм юу. Тэгээд цаанаас нь бас өөр авах хүн байх юм бол тэрийг ингэж холбож өгдөг тий. Тэгээд өөр гэх юм бол бас юу derivative буюу одоо дандаа тийм
санхүүгийн бүтээгдэхүүн одоо яг жинхэнэ хувьцаа бонд биш тэр хувьцаа бонд дээр үндэслээд бүтээсэн тийм нэг үүсмэл хэрэгсэл гэсэн үг. Тий. Үүсмэл хэрэгслийн тийм тасаг гэж байгаа. Тэгээд өөр бас research гэд байдیں۔ Тэр research нь болохоор жинхэнэ төрөний хэлдэг шиг хувьцаанууд янз бүрийн компаниудыг дагдаг. Тэгээд дагаад ийм компани зүгээр юм биш үү? Ийм компани зүгээр юм биш. Ер нь бол ийм одоо жишээ нь үйл ажиллагаанд муудаж байгаа ч юм уу те. Тиймэрхүү одоо buy sell rating гэд байдаг те. Тиймэрхүү рейтингийг өгдөг судалж гаргаж ирдэг. Тий, судалж гаргадаг. Тий. Тэгэхээр тийм хүмүүстэй мэдээж ярьж байгаа. Тэгээ мэдээж одоо юу гэж хэлж байгааг сонсож байгаа. Гэхдээ тэр мэдээлэл дээр үндэслээд өөрснөө тэгээд тэр хөрөнгөний сангууд ч яг шийдвэрээ өөрснөө гаргаж байгаа л гэсэн үг тийм. Тэгэхээр сангууд одоо томоохон одоо дэлхийн том банкнуудтай ярилцаад хөрөнгө босголтын дээр яг хөшүүрэг болгож ашиглаад илүү их одоо хөрөнгөө өндөр байлгах тал дээр нь ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ ер нь л тийм. Тий, тэр хөшүүрэг бол айгүй чухал. Тэгээд манай банкны талаас ер нь ингээд үйл ажиллагааг нь би одоо зөвхөн нэг одоо манай тасгийн ажилтны тий хувьд биш. Ер нь ингээд нэг цаашаа нэг алхаад те ингээд том big picture ярих юм бол банкчин үйл ажиллагаагаа явуулж байгаа нь яг л бусад компаниудтай адилхан хувь эзэмшигчтэй шүү дээ тий. Тэгэхээр чин тэр хувь эзэмшигчтэй зорьсон одоо өөрийн хөрөнгийн өгөөж гэж байгаа тий. Return on equity гэж байгаа. Тэгэхээр тэр одоо зорьсон тоондоо хүрэхийн тулд бид нэр үйл ажиллагаагаа ингээд амар эрчимтэй мөнгө олоод явах ёстой шүү дээ тий. Тэгээд хамгийн сүүлд Goldman чинь 19% байлуу. Айгүй өндөрт нь тооцогддээ. Тэгэхээр тийм үйл ажиллагаа одоо тийм одоо тий одоо төлөвлөгөө байна гэж бодъё. Тэгээд тэрний доор нь болохоор үйл ажиллагаа явуулж байгаа одоо ялангуяа 2008 оны тий дэлхийн санхүүгийн хямралын дараа банкуудын зохицуулалт, хяналтын одоо хороо мороо гэд ер нь тэр орчин айгу чангарсан шүү дээ тий. Тэгээ чангарна гэдэг чинь банкудад тавьж байгаа шаардлага нь айгу өндөр болоод янз бүрийн одоо харьцаа өгөөжнүүдийг ингэж байнга шалгаж явах ёстой байдаг болцсон. Тэгээд зүгээр энгийнээр хэлэх юм бол тэрний үр дүн юу гэхээр хамгийн наад захын тийм ликвид хөрөнгийн нөөцөө бэлэн мөнгө буюу бэлэн мөнгөтэй тэнцүү тийм хөрөнгөө ингээд нөөцлөөд байж ах хэрэгтэй гэдэг болцсон. Тэгээд тийм нөөцийг чинь ингээд байлгана, бэлэн мөнгө байлгана гэдэг чинь тэр мөнгөө одоо ашиглаад бизнес хийж болохгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи одоо балансыг харах юм бол компани бүх л компани баланстай юм чинь балансаа харах юм бол за жишээ нь зүгээр ингээд аваад үсэх юм бол за 20%-ийг ингээд зүгээр ингээд хажуудаа тавьчлаа гэж бодъё. Тэгэхээр өмнө мөнгө хийхэд 100% байдаг байсан баланс чи одоо 80% болчлоо гэж бодох юм бол тэр 80%-аа яаж хамгийн үр өгөөжтэй ашиглах уу? Аль бизнесэд өгвөл одоо тэр анх зорилго тавьсан тэр хөрөнгийн өгөөжтэй хүрхий гэдгээ бас ингээд нөгөө нэг одоо CEO хүн чинь бодож байгаа шүү дээ тий. Тэгэл бүх бизнесүүдээ хараад одоо манай бизнесүүдийн хувьд 3 том хэсэг байгаа. Asset management буюу хөрөнгийн удирдлага, investment banking буюу одоо хөрөнгө оруулалтын банкны талынхан тэр нь болохоор дандаа одоо манай монголчууд илүү мэдчих магадгүй debt capital markets center гэдэг одоо хөрөнгө босгох талын тийм чиглэлийн юунууд байгаа. IPO гэх тий. Mergers and acquisition наатханд ордог тий энэ дотор ордог. Тэгээд нөгөө нэг томоохон хэсэг нь болохоор global markets буюу хөрөнгөний зах зээл дээр арилжаалж яадаг хавцаа буюу бондын тасаг байгаа. Тий. Тэгээд тэр бүхнийг харж агаад одоо аль бизнес нь одоо балансыг илүү хэрэгжилж гэн тэр баланс хэрэгжилж байгаа баланс нь одоо энэ бизнест өгсөн бол илүү их үр өгөөжтэй байх уу гэд баян шийдэж яадаг болохоор би яагаад энийг ярьж байгаа гэвэл яг Ясимин дээрээ манай тасаг бизнес хийх орчин нь илүү хэцүү болж байгаа гэсэн үг байхгүй Ясимин дээрээ. Яагаад гэвэл манай тасаг бол балансыг их хэрэгэлдэг. Тэгээд баланс нь илүү үнэтэй болоод ирэнгүүт цаашаа ингээд зээлж байгаа тэр санхүүжилтийн мөнгө шүү дээ тий. Тэрний хүүн илүү өндөр болж байгаа гэсэн. Тий. Илүү өндөр болж байгаа гэдэг чинь клиентуудын хувьд манайх илүү өндөр одоо бусад өрсөлдөгч банкудтай харьцуулах юм бол манайх өндөр байх юм бол за тэгвэл бид нэр ийшээ явлаа гэдээ өөр тийшээ явдаг ч юм уу тий. Тэгээд бизнес алдах тийм хандлага их болохоор яаж ин гэвэл одоо хөрөнгө оруулалтын банкуд
илүү ухаантайгаар ажиллах ёстой. Тэгээд тийм хөрөнгийн нөөцөө байлгахын тулд одоо өөрснийгөө хөрөнгө оруулалт цэвэр хөрөнгө оруулалтын банк биш жинхэнэ банк те нэг депозит авдаг одоо харилцагчтай тийм банк бас хувирж эхэлсэн. Тэгээд хэдэн жилийн өмнөөс GS Bank гэдэг те Америкт банк нээсэн. Тэгээд тэр нь болохоор яг жинхэнэ одоо манай бид нар одоо хаан банк дээр юм уу хас банк дээр ингээд хадгаламж нэгээд хадгалжаа хийдэг шиг тийм л болж байгаа гэсэн үг. Тэгээд тэгэхэр чи нэг бид нар тэр нөөцлөх хөрөнгөө тэндээс ингээд аваад тэгээд өөрийнхөө балансаа ингээд солруулж ихсүүлж байгаа гэсэн үг. Тийм бас янз бүрийн банкын одоо тогтолцооны өөрчлөлт бол айгүй их байгаа. Юу юм бэ? Nice. Юу яг хоо Goldman Sachs-ээр өөр асуух юм байна уу? Би түрүүн байна. Нэгдүгээрт Goldman Sachs mergers and acquisition гэдгээр ингээд дандаа номер 1-т бичигддэг юм байлээ л дээ. Тэр нь одоо ер нь бол одоо компаниудыг нэгтгэх те. За компани хоорондыг нөгөө одоо шинээр гарч иж байгаа компаниудыг худалдаж авах гэх мэтчлэн иймэрхүү ажиллаа. Ингээд сая өөрөө хэлсэн ингээд 3 том бизнесийн юу чиглэлтэй шүү дээ. Өөрөө яагаад энэ чиглэл рүү явахыг хүссэн юм бэ те. Мэдээж ингээд өөрөө анх аналистээр ороод ингээд бүх тэр 3 бизнесийг ингээд харж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ чиглэл рүү бас яагаад явуулсан нэг дотоод нэг юу байсан бэ те. Яг миний яг ингээд анх орж исэн угаасаа яг global markets байсан. Тэгээд яг тэр чинь нэг анх ороод яг анх юм сурж байгаа тэр орчин чинь бас нэлээ ингээд за ойр дотн ч юу гэхдээ ингээд анх юм амар их ингээд нүд тайлсан газар нь болохоор ерөнхийдөө надад бол илүү сонирхолтой тохиромжтой юм болов уу гэж бодсон. Гэхдээ яг нэг сонирхолтой бас юм хэлэх юм бол санхүүгийн одоо орчинд дэлхийн санхүүгийн одоо зах зээл дээр ч юм уу те орчинд одоо янз бүрийн үйл явдлууд болно шүү дээ те дэлхий дээр янз бүрийн үйл явдал одоо жишээ нэг газрын одоо дайн гарлаа гэж одоо эсвэл нэг газар одоо шатхууны том станц дэлбэрлээ гэж одоо эсвэл одоо нэг одоо те төрийн төрийн засаглал солигдлоо ч юм уу те тийм кризис боллоо ч юм уу те тийм янз бүрийн одоо хаанч хамаагүй дэлхий дээр болж байгаа том үйл явдлыг хамгийн түрүүнд хаанаас мэдэж авах гэхээр маркетс буюу зах зээлийн одоо тэр санхүүгийн тасаг. Яагаад гэвэл тэр нөгөө нэг мэдээлэл гэдэг чинь ингээд байнга орж ирж байгаа. Тэгээ бүр секунд болгон орж ирж байгаа болохоор ямар нэг юм болох юм бол тэр үнэнд нь шууд ингээд нөлөөлөд энэ чи яагаад ингэж юу гээл тэгэл ингээд мэдээд явчих штеп. Тийм болохоор ямар нэг юмыг ер нь дэлхийн зах зээл дээр эсвэл дэлхийн эдийн засаг дээр юу болж байна гэдгийг мэдмээр байвал ер нь ийм нөгөө маркетс тал руугаа чиглэлээд явуулах юм бол тэр дор нь мэднэ гэсэн үг. Тий. Бусад газрууд ч яг тийм зах зээлийг дагаагүй ч юм уу те эсвэл нэг одоо түрүүний хэлсэн шиг mergers юм уу те тийм IPO ч юм уу те тийм юм чинь яг л нэг юм дээрээ нэг project дээрээ төлөвлөөд ингээд ажиллаж байгаа юм чинь тэр чинь удаан хугацааны юм болохоор мэдээж олон юм тийм нэг зэрэг ажиллаж байгаа л да. Гэхдээ яг тийм цагийн тийм нөө нэг давчуу байдал байхгүй гэх юм уу да тий болохоор бас хүний одоо өөрийн л юу л дээ аль нь илүү тохиромжтой гэдэг. Өөрөө бол сорилтын илүү сонгогдсон юм байна тий. Илүү чаленжинг тасаг байсан биш тэр маркет гэдэг тасаг бол тий. Хөрөнгө оруулалтын мэргэжсэн зөвлөх Invescore Capital үнэт засны компани. Хоёрт нь юу одоо 15 жилийн туршид зөндөө decision одоо шийдвэр гаргаад явж байгаа шүү дээ. Тэн дээр гаргасан алдаа гэхээс илүүтэйгээр зүгээр юм сургамж юм уу те. Тань одоо яг ингээд толгонд чинь байдаг том сургамжууд юу байсан бэ те. Тэрнээс хаваалцвал. За сургамж гэх юм бол яг хөө мэдээж юу аль болох ялангуяа дөнгөж орцсон байх үедээ аль болох ингээд асуулт асуух хэрэгтэй. Ингээд юм мэдхгүй байгаа юмыгаа санаа зовхгүйгээр асуугаад мэддэг хүмүүсээс нь асуугаад ингээд сураад явах нь. Тэгэхээр нэг тэр байнгын сургалттэй, байнгын ингээд асуулт асууж тэр мэдлэг ингээд хүмүүсээс ингээд авч
өөрийгөө хөгжүүлэх нь бол амар чухал. Яалтчгүй нэг ингээд хэсэг ажиллаад за би ер нь ингээд учрыг нь ойлгочлоо ч юм уу тийм байдалд бол хүрж болохгүй юм шиг санагдтыг. Тийм байдалд хүрэх юм бол тэр чинь байнга ингээд өдөр жил байтах бай. Секундэр ингээд өөрчлөгдөж байгаа орчин чинь ингээд яваад өгнө шүү дээ тий. Юу болж байгааг мэдхээ болчин ч юм уу тий. Тийм болохоор яг аль болох хүмүүсээс юм сурахыг л бодох хэрэгтэй. Тэгээд яг дашрамд нь хэлэх юм бол хүмүүс хичнээн одоо цол агсан тий одоо директор хүн байсан ч гэсэн мэдхгүй юм яг мэдхгүй л гэж хэлдэг. Тий тиймэрхүү байдал нь айгу ер нь бол айгу зөв гэж боддتي. Яагадгүй л одоо нэг бизнесийн хүн директор тий нөгөө бизнесийг мэдхгүй байж болно шүү дээ. Тэгээд тэрийг мэдхгүй гэж хэлэхээсээ ердөөсөө айдгүй. Тэгээд нөгөө нэг тасгийнхаа хүн рүү очиод одоо ийм юм байна. Би надаа ингээд тайлбарлаад өгөөч гэд тиймэрхүү байдал бол байнга гэж байдаг. Тийм болохоор тийм нээлттэй бинээсээ асуулт асууж ингэж тий суралцах нь бол айгүй чухал гэж боддتي. Хоёрд бол хүмүүстэй аль болох ингээд relationship те харилцаагаа удаан хугацаанд бодох хэрэгтэй. Яагадгүй л ялангуяа залуу байхад бол мэдээж тэнд чинь 9 шидийн те одоо улс орноос ирсэн өөр cultureтэй хүмүүс байгаа штэ. Тэгээд тэр болгон одоо явуулж байгаа үйл ажиллагаа эсвэл бие авч явж байгаа байдал нь өөр байж магадгүй. Буруу зөв гэсэн үг биш. Зүгээр л одоо биднээс өөр байж магадгүй. Тэрийг яг хөлөөнд зөвшөөрөөд ойлгоод за яаж ингээд нэг проблем гарах юм бол өөр өнцгөөс ингэж харж тэр хүнийг ойлгох вэ гэд уучраа олох нь бол айгүй чухал гэж боддتي. Заавал тэгээд мэдээж ингээд яг одоо хил ам ч юм уу те маргаан гарлаа гэж бодъё. Тэр болгон дээр заавал ингээд хичнээн зөв байсан ч гэсэн заавал тэгэж бүр relationship-д устгах хэмжээний өөрийгөө зөв гэж ингэж дайрах бол хэрэггүй юм шиг байна. Бити тэр хэмжээнд аваачаа тий. Тэр хэмжээнд бол аваачаад хэрэггүй. Яагадгүй л одоо энийг ингээд одоо даваад те зөв болоод гарсан ч гэсэн ирээдүйд дахиад нэг юм болж магадгүй. Тэгээ тэр болгон дээр ингээд би ингээд яваад байх юм бол тэр чинь хүмүүс удаан хугацаанд за энэ ингээд дандаа ингэдэг гэдэг тийм сэтгэл бас төрүүлж магадгүй. Тийм болохоор тийм талыг бас бодох хэрэгтэй юм шиг боддتي тий. Goldman Sachs байхдаа Японоос Хонконг руу шилжсэн үү? Тэр бол би нэг удаа гарч исэн. За окей. Тэр бас жоохон төвхтэй. Би нөгөө нэг Японд сургуулиуд төгсөөд Японы оффист орж исэн шүү дээ. Тэгээд тэр үед болохоор яг нөгөө нэг орчоод нэг 2 жилийн дараа ерөнхийдөө өмнө тэр чи бас яг л нөгөө нэг дэлхийн санхүүгийн хямрал болоод яг болоод өнгөрч исэн үе байсан юм чинь Азийн ТV-ийн одоо бизнес буюу тэр нөгөө нэг гол headquarter-ууд нь банкуудын headquarter-ууд нь дандаа Хонконг руу нүүж исэн. Тэгээд Японд үлдчихсэн бизнесүүд нь болохоор дандаа Японы эдийн засгийг харж исэн. Тийм нөгөө дотоодын зах зээлийг харсан тийм бизнесүүд нь илүү ингээд үлдээд эхэлсэн. Тэгээд би болохоор мэдээж нөгөө нэг гадаад хүний хувьд те илүү нөгөө нэг олон зах зээлийг харахыг бодож байсан. Тэгээд илүү их боломжтой талаас нь бас бодоод ямар ч байсан Хонконгод бол зөвхөн Япон биш бүх одоо Аз твтэй Asia Pacific-ийг харах юм байна. Илүү их боломжтой юм байна гэдгийг ойлгоод тэгээд дотоороо нэг өргөдөл өгчээсэй. Би одоо Хонконг руу нүүмээр байна. Тэгээд тэр үед бас ажиллаа солимоор байсан. Өөрийгөө сориод одоо илүү их клиентуудтай ингэж нөгөө харьцдаг тийм тасаг руу н очимоор байсан. Тэгээд өргөдөл өгсөн чи за болно гэд авчаад тэгтээ ингээд нэг хэсэг байхгүй таг. Тэгээд яасан бэ гэхэд хүмүүсээс асуусан чи ийм юм чи угаасаа аюу их тий цаг шаардлагатай тийм ажлын байр өөр оффист ялангуяа тэгээд өөр тасагт олдно гэж бол тийм одоо сар болгон гараад идэг боломж биш. 1 жил хүлээж магадгүй 2 жил хүлээж магадгүй гэж хэлэхгүй юу. Тэнгүүт нь за би хүлээхүү байх уу гэж бодож байгаа. Тэгээ за би ер нь гараад өөрөө нүгээд тэгээд дахиад шинэ боломж хайхыг бодъё гэж бодоод тэгээ тэр үед яг тийм нэг эрсдэл авч ирсэн. За гарыг гээд гарчаад
Тэгээд Хонконг руу нүүчээд тэгээд мэдээж тэр ажил хайж авах үед бол Монгол Хонконгийн хооронд ингээд байж агаад тэгээд тэгсэн чи Аз таарж манай нэг Токиод байсан офисын хүн энэ Хонконгод байдаг нэг тэр prime brokerage-ийн тасгийнхын хүн хайж байна, Япон хэлтэй хүн хайж байна гэд. Тэгэхгүй тэгээд холбогдоод ярилцсанд ороод дахиад 20 хүнтэй уулзаа. Дахиад 2 дахь удаа тэр давтаад 10 төвшний ярилцлагыг даваад тэгээд дахиад орж исэн. Тим төвхтэй. Тэгэхээр өмнө ажиллаж исэн хүн ерөөсөө гараад орохдоо яг л шинэ хүнээр. Ер нь бол яг л шинэ хүнээр тий. За өөр офис тэгээд өөр бизнес рүү орсон гэхээр шинээр бүх юм шинээр үүснэ гэсэн үг. Албан тушаалын хувьд бол дахиад шинээс бол биш үстэй тий. Дахиад шинээс бол биш. Тэрийг бол яг адилханаараа тэр үлдээсэн цагаас л эхлүүлээд. Тэгээд яг нөгөө нэг Asia Pacific гэдээ бас ярих юм бол нөгөө нэг сонирхолтой юм нь зах зээл буюу одоо хөрөнгийн биржүүдтэй үйл ажиллагааны талаар ярих юм бол Америктэй харьцуулах юм бол Америк тэгээ за Европтой жоохон ойролцоо байж магадгүй. Гэхдээ харьцуулаад Аз ТV-г ингээд авч үзэх юм бол ер нь бол үйл ажиллагааны одоо тийм хүндрэлтэй байдал тий комплексити бол Америк интерес бол хамаагүй өндөр. Яагаад гэвэл Америк бол мэдээж одоо орлого тэгээд тэр нөгөө нэг үйл ажиллагааны хэмжээний хувьд бол хамгийн том нь угаасаа тий. Гэхдээ яаж ч утсан нэг том зах зээл гэдэг утгаараа бүх юм доллараар бүх юм яг нэг дөрмийг дагсан нэг тийм том цогц байгуулга болчихж байгаа байхгүй юу. Тэгээд Азийг авч үзэх юм бол янз бүрийн орнууд байгаа шүү дээ. Тий, янз бүрийн хилтэй, янз бүрийн өөрийн гэсэн ханштай, янз бүрийн дүрмтэй болохоор ялангуяа Америкийн хөрөнгө оруулагчид одоо түрүүн ярьсан хөрөнгийн сангууд те Азийн зах зээлүүд рүү хөрөнгө оруулахын тулд тэр үйлчлэн ингэ мэдээд байхгүй шүү дээ. Тийм болохоор манайхаас ингэж байнга зөвлөмж тий асууж яаж ингэж одоо хугацаанд авдээ тий гэж тийм маркет microstructure гэж ярьдээ. Тиймэрхүү юмыг бол байнга ингэж тэгээд нөгөө Америкийн клиентүүдтэй ярина гэдэг чинь оройны цагаар Америкийн цагаар уцаар ярина гэх мэтчлэн тийм юмнууд бол айгүй их байдаг. Гэхдээ тэр Азийн зах зээлд нэг томоохон одоо тий ер нь үйл ажиллагаа явуулдаг нэг 16 орнууд байдаг. Тэгээ тэрний дотор болохоор хамгийн том орлогоороо том гэх юм бол Япон, Хятад, Тайван, Солонгос, Хонконг, Австрали, тэгээд Сингапур гээд эднэр байгаа. Тэгээд мэдээж Япон бол хамгийн одоо Аз дотроо хөгжсөн хамгийн ликвид хамгийн номер 1 байдаг юм шүү дээ. Тий. Яагаад гэвэл Японы ханш чинь бас йен чинь бас нөгөө нэг чөлөөтэй ингэж эргэлддэг. Чөлөөтэй ингэж нөгөө нэг доллартай ингэж ханшаа ингэж яадаг барьдаг тийм зах зээл болохоор тийм бас нөгөө нэг дотор нь арилжаалагч байгаа хувьцааных нь компаниудын тоо айгүй их болохоор хөрөнгө оруулагчдад айгүй сонирхолтой байдаг. Тэгээ тэрний дараа бол мэдээж одоо бараг дараа гэхээс бараг 2-т орсон байгаа Хятад. Тэгээ Хятад бол хөрөнгө оруулалтын өгөөж нь бол нэлээд өндөрт явдаг. Тийм болохоор гадаадын хөрөнгө оруулагчид амар Хятадыг их сонирхдаг. Тэгээ одоо ер нь бол Азийн бизнесүүдийн хувьд Хятадаас олж байгаа орлого нь бол хамаагүй өндөр болсон байгаа. Тэгээ бусдууд нь бол ингээд арай жижигхэн тий. Тэгээд тэр дотроо тэгэл янз бүрийн бүр одоо тий Вьетнам гэл янз бүрийн зах зээлүүд байгаа шүү дээ тий. Тэгээд тэд нэр хичнээн хөгжиж байгаа ч гэсэн яаж ч утсан тэр гүцэх. Одоо номер 1-т бол за яг мэдээж Америк байгаа. 2-т бол одоо Хятад болцсон. Тэгээ 3-т Япон гэдэг марк. За ингээ Хонконгд ирээд Goldman Sachs-тай ороод захирал болчлоо тий. Тэгжсэн яагаад ер нь гарыг гэдэг бодол орж ирв. Тэгээд энэ одоо шинээр үүсгэн байгуулсан энэ компани нь яг санаа нь яаж гарч ирв. Тэгээд яаж тэрэн лөө зориглоод тэр рүү тэр ороод. Тэгээд энэ дээр нэмэхэд бүртээ энэ ингээд тэр одоо corporate ертөнцөөс цугтааж байгаа үйлдэлөө эсвэл бүр том боломжийг хараад хөдөлж байгаа үйлдэл. Тэрийг гоё яг илэн даалангүй хэлээ. Миний хувьд бол яг гарахыг бодож эхэлсэн үе бол ер нь ковидос тий ковидос хойш за яг гарах ч биш ер нь бол за дараагийн алхмуудаа ингээд бодож байсан.
Тэгээд ямар ч гэсэн ковид үеэр янз бүрийн тийм эрсдэлтэй үйл явдлыг хийхгүй бас хүлээгээд ямар ч гэсэн ковидоос гарчээ гэж бодож байсан. Тэгтээ яг тэр санааг хурцсан зүйл бол ерөнхийдөө яг 2023 оны сүүлээс одоо яг тэр хиймэл оюун ухаан LLM-ууд гараад тэгээ ChatGPT гараад тэгээд өргөн хэрэглээний ингээд тэр чинь өмнө machine learning гэдэг хүн болгон одоо манай Goldman ч гэсэн machine learning байнга хэрэгэлдэг байсан. Хэдэн 10 жилээр те. Гэхдээ яг тэр ChatGPT болохоор олон нийтэд ингээд хүртцтэй хиймэл оюухныг ингээд хангаж байгаа байхгүй юу. Тэгээд эхлэнгүүт чинь хүн болгон хэрэглээд ингэж болох юм байна шүү дээ. Ийм ажлаа ингэж хэлбэршүүлж те өргөөжтэй болгох юм байна шүү гэж бүгдээр ингээд ярьж исэн. Тэгээд тэр ярьж байх үед би яг бодож ирсэн. Ер нь иймэрхүү хиймэл оюун ухааныг ашиглаад санхүүгийн одоо миний мэдхээр те энэ клиентуудад тохиолдож байгаа тэр одоо хүндрэлтэй ялангуяа хүний нөөцийн хүндрэлтэй ч юм уу те одоо өгөгдөл датагийн одоо дэндүү олон тийм байдлыг ингэж жигдрүүлэх тийм боломж бол байгаа юм байна гэдгийг ойлгоод тэгээд ерөнхийдөө өөрөө юм хий гэж бодох юм бол ийм л юм хийсэн дээр юм байна гэж бодоод тэгээд яг зориг гаргаад гарч ирсэн. Тэгээд гарах нь болохоор яг 15 жилээ болгочоод тэгээд яг 15 жил болсонд баяр хүргэе гэдэг юм нэг бичиг өгч ирсэн. Тэгээд яг тэр бичгээ аваад тэгээд юм нэг цол шиг юм байдیں۔ Тийм цол шиг юм авчаад тэгээд за ер нь ингээд яг бүхэл тоон дээр ингээд өөр шин тэ чаптер нэгээд өөрийгөө өөр юмд сориод ингээд явах нь бол ямар ч байсан за болохгүй байлаа ч гэсэн гэж ботсон ч гэсэн эргээд харахад бол ингээд харамсахгүй юм байна гэдгийг ойлгоод тэгээд гарч ирсэн. Санаа нь байсан гэсэн үг үү? Санаа нь бол өмнөөс бол байсан. Гэхдээ яг юу өөрчлөгдсөн гэвэл хамаагүй хэлбэр болсон. Тэгээд эхлэхэд ийм нөө барьер байдаг шүү дээ. Эхлэхэд одоо хэр зэрэг капитал хөрөнгө хэрэгтэй гэдэг тий. Тэр нь бас ингээд хамаагүй доор болоод эхлэнгүүт за би ингээд одоо чадах юм байна штэ гэдэг утгаараа за эхлүүлчихье гэд ботсон. Өмнө чин тим юм ингээд манайх бол одоо Claris гэд нэртэй яг хөрөнгийн сангуудад зориулсан датагийн янз бүрийн датагийн эмх зэгцээ болж ингэж цэвэрлэж те тэгээд тэр цэвэрлсэн платформ дээр үндэслээд өөрсөнд нь янз бүрийн анализ workflow-ыг ингэж хийж өгдөг тийм бизнес. Тэгээд яг нөгөө нэг тим юм байгуулж ингэж нөгөө нэг яг кодинг хийхин тулд өмнө чин мэдээж хидэн те software engineer тэгээд хүмүүс ингээд авах шаардлагатай болох байсан. Тэгээд мэдээж тэр хүмүүс цалингийн өгөх хэрэгтэй байх байсан. Тэгээд upfront capital буюу ингээд эхлэхэд хэрэгтэй хөрөнгө оруулалт их болсон байсан. Тэгээд тэр нь яг ChatGPT гараад AI coding гараад vibe coding гараад эхлэнгүүд за тэгвэл би ингээд таньдаг одоо ганц 2 хүнтэйгээ нийлээд юм бид нар бол ингээд өөрснөө ямар ч байсан юм ингээд барьчих юм байна гэдэг байдлаар эхэлжсэн. Тэгээд дөнгөж түрүү жил эхэлсэн болохоор одоогийн байдлаар бол мэдээж нэлээд early stage те эхлээд удаагүй байгууллага гэдгээр явж байгаа. Тэгээд яагаад Хонконгод байсан гэхээр мэдээж Хонконгод олон жил ажиллаж исэн болохоор миний одоо тэр network ч юм уу те тэр нэг юу хийж байгаа ямар бизнес үйл ажиллагаа явуулж байгаа тэр сангууд нь бас Хонконгод аягүй их байдаг болохоор тэрийгээ ингээд бүр огт шин юм эхэлжсэнээс тийм мэддэг юмнасаа эхлэе гэж бодоод тэгж эхэлжсэн. Тэгээд Монгол дээрээд одоо яг ингээд харж байгаа зүйл бол ер нь тийм датагийн одоо тэг цэвэрлэгээ одоо хүмүүс яаж хувийн дата буюу гадны одоо тэр датаг ингэж нийлүүлж янз бүрийн анализ хийж гэн ялангуяа санхүүгийн байгууллагууд тиймэрхүү боломжууд бас байгаа юм болов уу гэж бас харагдаж байгаа. Жохон тодруулчихад дата гэдгээр яг юу хэлээд байгаа юм бэ? Ямар ч мэдээлэл юм шүү те. Ямар ч мэдээлэл одоо өмнө нь шүү дээ те AI буюу хиймэл оюун ухааны өмнө дата гэдгийг structured data буюу тоон тэ нэг тоон датаг хэлжсэн дандаа Excel дээр ч юм уу эсвэл одоо код дээр байдаг дата ч юм уу тэ тиймийг хэлжсэн тоон датаг тэгээд хиймэл оюун ухаан
гарснаас хойш бол тэр дата чинь өргөжөөд unstructured data буюу одоо имэйл одоо утсаар ярьсан тэр нэг call transcript логууд за тэгээд жишээ нь гэрээн дээр байгаа одоо нөхцлүүд чинь тэгээд бичижсэн одоо мемо ч юм уу те хүмүүсийн явуулж байгаа имэйлээр явуулж байгаа мэдээлэл ч юм уу те тиймэрхүү ингээд тоон биш одоо үгэн тийм unstructured data чинь бас одоо data-гийн тоонд орчиж байгаа байхгүй пул тэгээд өмнө тийм нэг data-г analyze болох тийм төхөөрөмж бол мэдээж хийж болох байсан. Гэхдээ мэдээж илүү хэцүү тий. Одоо болж байгаа чинь яаж аа гэхээр одоо жишээ нь нэг нэг жишээ авч үзэх юм бол за ингээд юуны investor relations юм уу те хөрөнгө босгодог тийм ажлын маркетингийн ажлын хүн байлаа гэж бодъё. Тэр хүн чинь одоо хөрөнгөний санд ажиллаж байгаа штэ. Тэр хүн чинь байнга би одоо ямар шин хөрөнгө оруулагчтай холбоо барих уу? Энэ хөрөнгө оруулагчид одоо Аз руу хөрөнгө оруулах сонирхол байна уу? Хизээ хамгийн сүүлд хөрөнгө оруулсан байна. Тэгээд одоо хөрөнгө оруулсан байсан сангаасаа буцаад мөнгө авсан байна уу гэх мэдээллүүд бол ерөнхийдөө ингээд имэйл одоо брокеруудын утсаар ярьж байгаа мэдээлэл энтерд бол ингээд байнга байгаа штэ. Тэгээд тэрийг бол хүн өмнө туршлагатай хүн өөрөө ингээд ухаанаараа те санаад ингэж хэлжсэн тэгэж хэлжсэн эн чинь ийшээ ирж байгаа юм байна. Би энэ одоо өөрснийхөө одоо сайн явж байгаа тоотойгоо ингээд нийлүүлээд ингээд ингэчих юм байна гэд ингэж юмыг датаг ингэж өөрөө ингэж хольж боловсруулж хүн чинь ингэж ухаанаараа ингэж гаргадаг байсан. Одоо болохоор тэрийг чинь хиймэл оюухан хийж чадж байгаа байхгүй. Тэгэхээр хүн яаж яаг гэвэл заавал тэгэж санах албагүй. Заавал ингэж юм за яана мартчихъя гэж айх хэрэггүй. За би өөрийнхөө мэдээллийг одоо энэ янз бүрийн мэдээлэл явуулж байгаа хүмүүс явуулж байгаа мэдээлэлтэйгээ холбоод ингээ асуулт асуугаад ингээд авчээ. Тий. Одоо нэг хүн ингээ хөрөнгө оруулалт хайж ивэл хөрөнгө оруулагч надаа ийм мэдээлэл ийм хэмжээний хугацаатай ингэж хэрэгтэй байна гэхэд тэр хүн та хэд рүү холбогдоход та хэд яг тэрнийхэн дагуу бүх мэдээллийг бэлдэл өгчнө гэсэн үг шүү дээ тий. Нэг бодлын юм шүү дээ тий. Тим юм байгаа. Нөгөө бодлын тэр хүмүүс өөрснөө тэр хөрөнгө оруулагчтай холбоотой байлаа гэж бодъё. Тэгэнгүүт тэр нөгөө нэг хөрөнгө оруулагчдад янз бүрийн асуулт асуун штэ. Одоо танайх хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдэн онд одоо тийм хямрал болсон. Тэгэхэд танай байгууллага яасан ямар одоо тэр үеийн хөрөнгө оруулагчдтайгаа ямар одоо нээлттэй байдалтай байсан гэдгээ ингээд харуул маруул гэдэг. Янз бүрийн тэгээ тэрнээс гадна ингээд нөгөө нэг тийм анкет шиг юм явуулдаг. Тэгээд бүр янз бүрийн асуулттай анкет шиг юм аа. Бүр 100 асуулт 100 хуудастай ч юм уу те. Тэгээд тийм анкетыг нэгдүгээрт бүглэхэд дотоодын мэдээлэл энтрийг ашиглаад ингээд хиймэл оюуханаар гэлс бид нар бүглөөд өгч чадна. Өмнө чинь нэг хэдэн өдөр ашигладаг байсан юмыг бид нар хэдэн минутанд ингээд бүглөөд өгч чадна. Энэ яг над дээр яг гарч исэн бохгүй. Өмнөх компани дээр нэрийн нэлээ өмнөх компани дээр би ажиллаж байхад бид Төв Аз дахиад нэг компани дээр хөрөнгө оруулалт хийх гээд тэгсэн чинь нөгөө компани руу бидэд ийм шаардлагатай нөгөө компани тэрнийхэн дагуу ингээд өөртөө нэг хэдэн хоног бэлтэж байгаа. Нэг 7 хоног бэлтэж өгч. Одоо сая бол нэг хэдэн өдөр гэж штэ тэр бол нөгөө өмнөд Азад бол хурдан бас арай хурдан явж гин гэсэн үг. Төв Азад бол тэр чинь баг 2-7 хоногийн асуудал болж байгаа байхгүй. Энэ юу гэж байгаа юм бэ? Та тэнгууд нөгөө хилгийн зөрөөнөд бас ийм гэх тэнгууд тэр ингээ 2-7 хоног явж. Тэгээ нөгөө чинь нэг юмаа өгч байгаа хөрхөө өөрсдийнхээ хэмжээнд бэлдээд өгч байгаа. Тэгээ нөгөө талд нь манахаас аваад өөрсдийнхөө юу л боловсруулж гаргаж ирнэ. Тэгээ өөрсдийнхөө удирдлагын нөгөө харах хэвээр юмнууд руу дахиж тэрийг шилжүүлж оруулж ирээд дахиад нэг 7 хоног болж. Тэгээ ингээд шийдвэр гаргахсаар байтал сар шийдвэр гарах боломжтой болтол бараг сар зарцуулагдаж байгааг одоо миний ойлгож байгаа та дээр шууд пам гэж хоёр тал нийлүүлээл гаргаад ирнэ гэдэг ойлголт байгаа юм зүг үү? Тий. Тэгээд гэхдээ зөвхөн одоо тэр тал биш бусад одоо хөрөнгө оруулалтын янз бүрийн тасгууд байгаа шүү дээ тий. Одоо жишээ нь маркетингийн түрүүний ярьсан энэ жишээ. Тэгээд тэрнээс гадна одоо юу compliance гэж байгаа тий. Compliance чинь бас нөгөө нэг олон бичиг баримтаараа их гэдгээр айгүй нэртэй тий. Тэгээд янз бүрийн дүрмүүдтэй тэгээд одоо ажилчтайгаа хянах янз бүрийн хяналтууд байдаг тий. Тэр бүхнийг чинь нэг хүн л ингээл хийж байгаа штэ цаана. Тэгээд би яагаад ингэж
тийм байгууллагууд иймэрхүү юмыг сонирх нь гэхвэл нэгдүгээрт орчин илүү хэцүү. Одоо мөнгө босгох орчин хэцүү байгаа тий. Тэгэхээр мөнгө босгох орчин хэцүү байна гэдэг чинь тэр болгон ингээд хийх одоо тий функшн болгонд ингээд хүн ингээд аваад хийлгэх тийм боломж, тийм бажет бол байхгүй болчихж байгаа. Тэгэнгүүт ч хитгэн хүнтэй байгууллага үйл ажиллагаа гол үйл ажиллагаа нь хөрөнгө оруулах штэ тий. Гол ажиллагаа төлөвлөөд явж байвал бусад одоо энэ юмнууд нь ингээд аль болох автоматар тий технологиг хэрэглээд үр өгөөжтэй ажиллах нь бол тэднэрт бол хамаагүй бүтээлтэй болж байгаа. Бүтэмжийг л ер нь нэлээд эрчимжүүлж яана л гэсэн юм шүү дээ тий. Бүтэмж тэгээд нөгөө нэг өмнө хүн ингэж бодож хийдэг байсан анализыг ерөнхийдөө хиймэл оюун ухаанаар янз бүрийн датаг холбоод ингээд хийгээд өгч байгаа. Мэдээж одоогийн байдлаар бол тэр гаргасан одоо тий үр дүнг тэр хүн шууд ингээ аваад ингээд итгээд ингээд явахгүй шүү дээ тий. Мэдээж хүн human in the loop гэж байгаа. Мэдээж тэр хүн үр дүнгээ ингээд харчаад за ямар ч байсан ийм юм байна, тийм юм байна гэд шалгах юм байвал шалгана тий. Гэхдээ юу яаж байгааг вэ? Тэр хүн чинь өөрөө тэр үр дүнд рүү хүрэх гэж одоо хэдэн өдөр зарцуулахын оронд хиймэл оюухныг хэрэглээд тэр үр дүнийг аваад тэгээд бүхэл цагаа одоо энэ анализтэй зориулж байгаа байхгүй энэ зөв үгүй гэдэг. Датагаа та хэд яаж татдаг вэ? Харилцагч нар өөрсдөө өгөхтэй юм уу? Эсвэл одоо миний бодлоор бол бүр юм компьютерүүд рүү залгаал тэнд байгаа бүх датаг AI анализ хийгээл энэ хэрэггүй одоо бүр Teams-ийн чат хийж болно шүү дээ. Тэд онд ингэж захирлууд нь ингэж ярьсан байна. Ийм эрсдлүүд байгаа юм байна. Гэж ингэж үзэх хэмжээнд арай AI очиог байгаа эсвэл та хэд маань дата таталт одоо миний бодлоор ингээд харж байгаа нэг юм компани өөрөө датагаа нуухаар байгаа байхгүй тий. Энийг бол өвчлөхгүй шүү гэж ингэж байна. Тэнгүү шууд тэр даталын та хэд өөрсдөө одоо мэдээ зөвшөөрөл авна. Гэхдээ бүтэн нэвтрэх хэрэг байна уу? Эсвэл тэр бол байдлаасаа шалтгаална. Гэтэ бүтэн нэвтрэх боломжтой болчихно тий. Бүтэн нэвтрэх. Гэхдээ тэр чинь нөгөө нэг яг юу руу нэвтэрж байгаа гэдэг чинь бас чухал шүү дээ тий. Жишээ нь бүтэн мэдээлэл тэдний одоо явж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа одоо хадгалж байгаа одоо юу гэдэг тий SharePoint ч юм уу тий SharePoint руу ингээд нэвтрлээ гэх юм бол ерөнхийдөө тэд нар ингээд шилээд одоо энэ рүү ингээд юу нэвтэрж болно ч юм уу тий. Эрхийн өгнө эсвэл өгөхгүй ч байж магадгүй тий. Тэр хэмжээнд л бид нар үйл ажиллагаа явуулна. Тэгээд тэрнээс гадна өөр юм хэлэх юм бол тэр байгуулагч өөрөө мэдээлэл авж байгаа юм янз бүрийн бас нөгөө нэг вендоруд байгаа тий. Одоо IT компаниуд байж магадгүй. Тэр нар чинь янз бүрийн одоо юу гэдэг рискийн анализ хийдэг тийм байгууллагатай ажиллаж иж магадгүй. Инвестмент одоо хөрөнгө оруулалтын янз бүрийн тийм репорт явуулдаг тийм компанитай ажиллаж иж магадгүй. Тэд нар чинь тэр репортнуудаа яаж явуулж байгааг бол юу эсвэл за зүгээр имэйлээр явуулж иж магадгүй эсвэл зүгээр юм нэг технологийн FTP ч юм уу тиймэрхүү сайтаар явуулж иж магадгүй. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр бид нар шууд одоо тэр байгууллагууд руу очиод биднэрт зөвшөөрөл өгөөч гэх юм бол мэдээж өгөхгүй. Бид нар тэр юу клиентэд дамжаад тэгээд тэр клиентийн одоо access-ээр ингээд дамжаад маркетинг тийм тэгж яаж байгаа. Одоо миний зүгээр харж байгаа яг ийм нөгөө хөрөнгө оруулагч татах ч юм уу зарах юм худалдаа авах юм дээр компанид юм амар нуучаад байдаг санагдав. Тэр зүгээр жишээ татхад би одоо өөрөө ингээд хөрөнгө оруулалт хийх жилээ гэж бодоход нөгөө компаниг та бүх мэдээллээ надад access өгөө гэд хэлсэн байхад та ороод одоо 5 жилийн өмнөх хоёр захирлын хооронд явсан мэйл ч юм уу чатан дээр яана ийм асуудал гарчлаа гэд ингээд тэр гарч исэн асуудлыг нь детект хийгээд гаргаж ирээд ийм бол болж исэн юм биш үү гэж гаргаж ирж харуулж чадна гэсэн үг үү? Тэр бол тий. Гэхдээ нэг юу тодруулах юм бол бид нар тэр нэг хувийн дата юм уу тий одоо тэр компани дата ашиглаж тийм мэдээлэл ингэж одоо үр дүн өгч байгаа гэдэг нь болохоор тэр компани л хувьд тий өөрснийх нь датаг өөрсөнд нь ингэж илрүүлж өгч байгаа гэсэн. Өөр компани гадны хүнд бол тэрийг нь ингэж илрүүлэхгүй. Хөрөнгө оруулагч би байлаа гэж. Тэр хөрөнгө оруулагчид бол тэр хүн өөрсдөө тэр байгууллага өөрснөө тэр датагаа ашиглаад одоо үр дүн янз бүрийн юм гарлаа гэж одоо репорт гарлаа. Тэрийг өөрснөө тэр хүмүүс рүү
хөрөнгө оруулагч руу явуулах нь бол тэдний өөрсний асуудал. Бид нар бол шууд хүний мэдээллийг мэдээж шууд ингэж өгөхгүй. Тэгэхээр хедж фандуудын бүх мэдээлэл одоо энэ ч байж байгаа байхгүй юу? Тийм ээ тий. Тэгэл тэндээс хедж фандууд чинь өөрснөө хэрэглэх хэмжээгээр аягүй хэцүү асуудал байдаг. Тэр асуудлуудаа өөрсдөө газ аваад хийчихэл явуулах юмаа явуулчаад гэсэн үг байхгүй тий. Хиймэл оюун ухааны яг нэг янз бүрийн байгууллагуудын нэг adoption буюу тий яг хэрэглэж байгаа тэр төвшин нь бол одоогийн байдлаар бас нэлээд доогуур гэж ярьдаг шүү дээ тий. Тэгээ яагаад гэхээр нэг ийм хөрөнгөний сангууд чинь гол үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалт болохоос биш тийм технологи энэ төр биш шүү дээ. Тийм болохоор нэг датагийн өөрсний стратеги байхгүй. Одоо дата нь ингээд эмх цэцгүй байдаг байдлаас болоод нэг шинэ одоо жишээ нь амар гоё AI тэ product tool аваад хэрэглэе гэж бодъё. Тэнгүүд тэр нэг дата нь муухах юм бол нэг зэгцэхгүй болохоор үр дүн нь бас буруу гарч ирдэг тий. Тэгэхээр яаж ч утсан тийм байгууллагууд одоо бүгдээрээ ингээд AI руу шилжихийн тэр үед датагаа ингэж зэгцлэх шаардлагатай байдаг. Тэгээ бид нар тэрийг нь ойлгосон болохоор тэрэн дээрээ бас жоохон анханасаа төлөвлөж ингэж ажиллаж байгаа тий. Саянаар нөгөө эхлээд 1 жил болж байна гэдээ ирсэн шүү дээ. Тэгээ Хонконгт одоо яг үйл ажиллагаагаа явуулж байгаа гэд манаас үзэж байгаа хүмүүс Хонконгд одоо компани ер нь ямар хөө байдгийг гэдэг талаар бас жоо хаваалцаж төхөө. Яг хэр хэцүү байна те. Ерөнхий тэр процесс нь тэгэд гадны хүн Хонконгд нээж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэр талаас Хонконг бол ер нь Азийн буюу ер нь дэлхийн орнуудын хувьд бол хамгийн одоо бизнес эхлүүлэхэд буюу бизнесийн үйл ажиллагаа явуулахад таатай орчинтай газар гэж явагддаг. Тэр нь бол яг үнэхээр тийм гэж үнэн гэж яг мэдэгдтий. Яагаад гэвэл нэгдүгээрт нэг татварын хэмжээ нь бол бага. Тэгээд татвар нь бага. Тэгээд ерөнхий одоо ямарваа гэрээ те ямарваа гэрээ ингээд үйл ажиллагаа явуулахын тулд бол одоо хүртэл англи хууль давмгайлж явдаг. Тэгээ англи хууль давмгайлж явна гэдэг чинь ер нь олон улсын байгууллагуудтай харьцахад хамаагүй амар болгочихж байгаа байхгүй. Яг тэгвэл олон улсын байгууллагууд бидэртээ гэрээ хийхин тулд одоо мэдээж одоо нэг гэрээний дагуу ингээд үйл ажиллагаа явуулна гэж зурж байгаа шүү дээ тий. Тэгээ хэрвээ тэд нар одоо жишээ нь олон улсын биш те тийм том хуулийг дагдахгүй газрын байгууллагатай гэрээ хийх юм бол мэдээж жоохон санаа зовё штэ. Хэрвээ ингээд мөнгө аваад ингээд цогцчих юм бол би ингээд хууль одоо корт руу очиод яах юм бол намайг сонсох хүн байна уугүй гэх. Тиймэрхүү хэрэгжүүлэх тийм байдлаас нь бол айгу санаа зовдөг болохоор англи хуулийг дагна гэдэг бол ер нь олон улсын хувьд бол амар чухал. Тэгээ тийм бас нэг том давуу тал байгаа. Тэгээд ер нь одоо тэр government те одоо засгийн тэр газрынх нь үйл ажиллагаа буюу янз бүрийн холбоо барих одоо юмнууд нь дандаа электрончсан. Тэгээд айгүй хурдан тэгээд ямар ч тийм нэг хүн суртал байхгүй байдлаараа айгүй илт нээлттэй байдаг болохоор ер нь бол айгүй амархан. За компани зүгээр ингээд байгуулъя гэх юм бол нэг хэдэн хоногийн л асуудал. Хэдэн хоног тий. Гаднаас шууд очиод яхад тий. Мэдээж нөгөө нэг чиглэлээсээ хамаарах байх. Чиглэлээсээ хамаарна. Тэгээд мэдээж нөгөө нэг тэнд амьдрдаггүй байх юм бол өөрөө татвар төлдөг үгүй гэдэг нөгөө нэг татвар төлөгчийн бас бүртгэл энэ төр гэж байгаа шүү дээ тий. Тийм бүртгэлийн юм мэдээж шалгана. Тэгвэл яг ингээд бизнес эхлүүлэх гэх юм бол ер нь таатай орчны хувьд бол таатай орчин тий. За өдрийнхээ цаг ялцчихгүй дуусаад шиг байна тий. Тэгэд ер нь сая энэ Goldman Sachs за тэгээд өөрийнх нь одоо эхлүүлсэн байгаа Claris гэдэг энэ бизнес гэсэн санхүүгийн одоо ингээд дараагийн түвшинд ер нь бол ингээд гарчихсан юм яригдэж байна л да тий. Одоо тэр Goldman Sachs гэдэг том компани дотор сая ингээд ярихад тэр equity financing prime brokerage гэдэг ярихад ойлгохгүй хэмжээнд жишээлбэл ингээд сууж байгаа тий бид. Тэгэхээр энэ тэн нэгдүгээр өөрөө ингээд мэрэгшээд ингээд эксперт болоод явж байгаа нь айгүй гоё юм тий. Хоёрдугаар гэх юм бол юугаа манай зах зээл өөрөө бас ингээд тэдний хэмжээнд хүртэл тий. Одоо манай банкнууд дотор нь бол ингээд бүтээгдэхүүн юунууд л айгүй одоо лимитэд шүү дээ тий. Хязгаарлагдмал гэж би бол хараад байгаа байхгүй.
Тийм ер нь өөрийнх нь бодлын хувьд манай энэ зах зээл өөрөө хэр хэмжээнд байгаа вэ те өсөд дэвшгэд сайн мэдж байгаа юу мэдэхгүй байгаа юу бас нэг нэрээ сайн тодруулбал яг манай санхүүгийн зах зээл ямар шгүй төвшөнд байгаа вэ гэж өөрөө туршлагын хувьд боддог. Би яг юунаас нь зах зээл буюу одоо хөрөнгийн биржны талаас нь ярил зохицтой юм уу? Яг бол нэг бас өмнө хийжсэн ажилтай адилхан болохоор мэдээж боловсон одоо том орнуудтай харьцуулах юм бол манай зах зээл юу хөрөнгийн бирж дээр арилжаалж байгаа хувьцааны тоо энэ төр бол бүр амар жоохон штэ тий. Хичнээн ингээд хуваараа ингээд өсөж байгаа ч гэсэн яг ингээд тоогоор нь харах юм бол амар юу нэлээд жижигхэн тий. Тэгээд тэр нь болохоор мэдээж яг зөвхөн Монголынхч биш одоо бусад юу орнуудтай бол адилхан яг тэгж л одоо хөгжиж байгаа шүү дээ тий. Тэгтээ одоо боловсон орны хөрөнгийн биржийг аваад үзэх юм бол liquidity буюу тий арилжааны тооноос гадна тэр юу хувьцааны үнийн хэлбэлзэл тэгээд одоо үнэ барих чадвар энэ төр нь бол ингээд аюу сайн байдаг. Яагаад гэвэл авах зарах тал нь ингээд адилхан ерөнхийдөө баланслагдчихсан байдаг гэх юм уу те. Тэр болохоор зөвхөн том байгууллагууд тэгээд санхүүгийн байгууллагууд ингээд байгууллагын оролцооноос биш retail буюу одоо хувь хүний хөрөнгө оруулалт, хувь хүний одоо хувьцаа авж байгаа тэр үйл явдлаас бас юу аюу их хамааралтай байдаг. Тий шалтгаалж байгаа хятад чинь одоо Японыг жишээ болгож бас Солонгосыг ер нь энэ гурав чинь хамгийн л нэг топ байна шүү дээ. Тэгээд тэдний яг бүтцийг нь аваад үзэх юм бол яг өдрийн тэр нэг арилжааны том хэсэг нь хувь хүмүүс бас байдаг. Хувь хүмүүс буюу retail одоо investor professional биш одоо мэрэгжлийн бус хөрөнгө оруулагчд байдаг. Тэгэхээр нэг цаанаас нь ингээд liquidity ингээд өгөөд тэр том байгууллагууд нь бас ингээд liquidity өгөөд ингээд арилжааны тоон ингээд айгүй их байдаг. Тийм юм байхгүй байхаар нэг их хувьцаа аваад тэгээд буцаа зархлаар авах хүн байхгүй. Тэгээд нэг үнэ буулгаж зардаг ч юм уу те. Тэгэхээр нэг гол хөрөнгө оруулагч буюу хөрөнгө оруулалтын утга нь ингээд алдагдчихж байгаа байхгүй юу. Тэгээд байнга ингээд авч зарагдах тийм нэг үнийн урсгал байхгүй болохоор тийм. За одоо мэдээж манай подкаст маань хязгаартай. Тэр цагийн лимиттэй учраас яалчихгүй ингээд хэдүүлээ нэвтрүүлгээ угаасаа одоо өндөрлөж байна. Гэтэ бидний хамгийн сүүлд асуудаг асуулт байгаа мэдээж яаж өөрийгөө тижээж чинь те одоо энэ бие тижээж чинь яаж энэ өөрийнхөө оюуганаас тижээж чинь ер нь ямарчгүй байдлаар өөрийгөө ингэж цэнгэлж байна гэдэг нэг асуултаар хэлээд тавсгая те. Би бол нэг юу угаасаа нэг дасал болцсон юм бол өглөө олхон нэг мэдээ хардаг. Яалтчихгүй ингээд өглөө олхон нэг бүр их юм маяг болцсон болохоор ингээд одоо хичнээн яг санхүүтэй холбоотой юм хийж байгаа ч гэсэн нэг бас технологи талтай байгаа тий. Гэсэн ч гэсэн өмнө хийж исэн юмыгаа бас дагаад тий одоо санхүүгийн зах зээл дээр юу болж байна, ямар үйл явдал болж байна гэж өглөө болгон яг шалгадаг тийм рефлекстэй болцсон. Тэгээ тэрнээс гадна бол фитнес одоо юу гэдэг лээ? Weight training. Exercise тий бэлтгэл. Тий ямар ч байсан нэг фитнесийг бол аюу чухал гэж боддог. Тэгээд аль болох биеэ хөдөлгөж жимд явдаг. Тий, жимд явдаг. Тий. Тэгээд илүү яг йога тал руугаа юм уу эсвэл яг жин үлддэг тий. Тэгээд би яг энийг бас сүүлийн нэг хэдэн жилд яг сонирхож эхэлсэн. Тий, сонирхоод хэрэгжүүлж эхэлсэн. Яагадгүй л нэг яг шинжлэх ухааныг ингээд судлаад үзэх юм бол тийм нэг кардиогоос илүү те бенефит нь амар өндөр илүү өндөр яг нэг булчингийн массыг ихсүүл тэгээд тэрийг дагаад нэг ямар ч байсан нэг уураг буюу өдрийн одоо хэр зэрэг грамм уураг протеин авах ёстой гэдгийг бас амар мэддэг болцсон гэх юм уу та. Тийм болохоор тэрийг бас мэдээж өдөр болгон perfect байж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан нэг жин үргэлттэйгээ дагалдаад протеины
их ингээд тий хэмжээнд авах нь чухал юм байна гэх тиймэрхүү юмыг бол бариад явж байгаа. Тий. Тэгээс бидний төлөв эхлэхийн өмнө ярьжсэн гоё монголоор за ирэх болгондоо аялж байгаа гэдээ ярьжсэн. Одоо удаагаас халтаа таван багт явна гэжсэн те. За аялалд нь бас гоё амжилт төсөө. Баярлалаа. Тэгээс Монголдоо яг энэ хийж байгаа энэ сагуугийн чиглэлүүдээр ч гэсэн бас гоё залуучууд болно. Одоо яг энэ манайх ч хамгийн их залуулаг орно шүү дээ. Тэгэхээр бид эдтэй гоё бас холбоос үлбэтэй хийх юмнууд дээр гоё холбоотой гараа гэж үзэж байна. Бизнесийн салбараас Монголдо бол нэгэрэ тий. Ер нь бол нэг яг төрөний хэлдэг шиг хүн амын тооны бараг л тий 40% нь 18-аас наснаас доош байдаг. Тийм үзүүлэлт бас байсан. Тэр бол яг ясмин дээрээ Монголын ирээдүйн хувьд бол асар их одоо тий хүмүүсийн потенциал байгаа. Хүний нөөц бол байгаа гэдгийг бол харуулж байгаа. Бусад одоо орнуудтай харьцуулах юм бол тийм болохоор тэрийг ингээд аль болох одоо ирээдүйн шинэ генерашныгаа хөгжүүлээд тэнд зориулах тэд нарыг аль болох ямар юм потенциал байж болох вэ гэдгийг бас үзүүлэх нь айгүй их чухал гэж боддээ. Тэр чинь яг л ирээдүйг авч явах хүмүүс юм чинь. Тийм. За өвгөр подкаст маань өндөрлж чинь өдөө хүртэл цуг байсан бол заавал subscribe болон тэр alert хонхны товчлуурыг заавал дараарай гэж хүсэж байна. Facebook, Instagram follow. Онтай подкаст гэдэг байгаа. Тэгээд ийм гоё зочин оруулж ирэхэд одоо маш их үр шимтэй болдог шүү. Тэгээд бүртээ маш их баярлалаа хүргэж байна. Баярлалаа намайг. Эцэнд баярлалаа. Цаашдаа ажилтаа. Сонсож цаг өнгөрүүлсэнд баярлалаа. Нэг үзэн бараг 2 цаг болсон. За үзэгчтэй баярлалаа. Баяртай дараагийн оролцолтоо.